Shake it up. За сайн байцгаана уу? Оюутан Монгол подкастын нийт сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр манай дугаарыг шинэхэн зочноор манай санхүү эдийн засгийн их сургуулийн 2020 оны бизнесийн удирдлагын төгсөгч UFE Comedian клубын үүсгэн байгуулагч одоо UB Comedian За тэгээ яриад байвал маш олон хийж бүтээсэн зүйлтэй хүндэт зочин баяр жаргал хүрэлцэн ирсэн байна. Тэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас манай урилгыг хүлээж аваад оролцож байгаа маш их баярлалаа. За өөрсөнд маш их баярлалаа. Тэгээд сургууль дээр яаж ирэх вэ гэдээ ерөөсөө тийм завшаа олдохгүйсэн байхгүй юу? Нэг сургууль дээр ирмээр санагдаад идэг. Тэгээд ерөөсөө тийм завшаа олдохгүй. Нэг багш нараас наал сургуулийнхаа ингээл коридорыг санаал идэгсэн те. Яг гоо энэ боломжийг олгож байгаад маш их баярлалаа. Тэгэл саналтай өгтөн тэгэл подкаст гээл юуны подкаст ингээл санхүүгийнх гэдэг нэг баярлалаа. Иржсэн харин тий. За тэгээд өөрсдөө маш их баярлалаа. Сонсч байгаа хүмүүстээ өдрөөр өглөө оройн мэндийг хүргэе та. За тэгээд хоёлаа тэгээ сайхан буу халаад сайхан ярилцъя да тий. За тэгээ маш гоё нээлттэй хүн байдаг юм байна манайхаа. Тэгэхээр таны юун төрөнд сурагч насны талаас эхлээд ярих гэж бодлоо. Ерөнхийдөө яг бүгдээрээ л бараг мэдэх бах хөгжим мужиг төгссөн гэсэн тий. Тий хөгжим мужиг төгссөн. За миний сурагч нас их эдрээтэй. За сандад сурдаг байсан. Одоо математик, англи хэлнийг үнзгэрсэн сургалтаа гэж ярьдэн шүү дээ. Сандад сураад хүн болгон намайг за энэ одоо бараг эрдмийн юм болох нь дээ гэж ярьдаг гэсэн. Гинт бүр огцом шийдвэр гаргаад хөгжим мужийн коллеж руу циркийн жүжигчин гэдэг мэргэжлийг сонгож орсон байдаг. Тэр болохоор 9 дугаар ангитай байсан. Тэгээд 9 дугаар ангитай 9 10 11 12 буюу 4 жил сураад циркээр 1 жил ажилласан. Циркээр ажиллаж байхдаа санхүүд яг сураад эхэлж ирсэн. Тэгэхээр санхүүгийн эхний курстэй би нэг чөлөө өдөр авч явж исэн байхгүй. Яг эхний нэг семестр дуусаад тэгэхээр санхүүд сурж исэн маань ч гэсэн их айгүй эдрээтэй байсан. Би нэг өглөө өдөр орой ангиудаар зэрэг мэрэг сураад хичээлээ нөхгөө зарим өдөр бүр өдрийн 9 партай танаа унсан гаруудтай хамт сурж мөрөв. Эсвэл орой нэг хичээл ордог гаруудтай хамт сурдаг байсан. Тэгээд сурагч нас гэх юм бол яг тим сургуулиудыг дамжсан. Эргээд харахад бол айгүй гоё л байсан л та. Мэдээж яг циркийн жүжигчин гэдэг мэргэжилтэй болсон. Одоо ер нь бас нэг жүжигчин гэдэг статус бас байх хэвээр тий. Тэгэнгүүт маркетер жүжигчин одоо бизнес энтерпренер ч юм уу те юу ч гэдэг. Тэгэнгүүт эргээд харахад тэндээс сурах юм айгүй ихтэй байдаг. Сурсан ч юм айгүй ихтэй. За тэгээ тухайн үед бас энийг тэхгүй ч явдаа, энийг ингэхгүй ч явдаа гэж бодож исэн амар их зөндөө. Тэгээ 10 жилдээ бол бас юм нээлттэй ерөөсөй байгаагүй. Одоо л яг комеди хийгээд тайзан дээр гараад нээлттэй болцсон тий. 10 жилдээ их бүрэг ичимхий хөвгтс. Зүгээр л нэг ангийнхаа 20 хүүхдийн өмнө гараад презентац тавихад дандаа тэнэрч цухтдаг. Зүр багшийн урд шүлэгээ уншихад ингээд салганж өвдөгч чирдэг тийм хүүхдээсэн. Тэгээд оюутан болоод яг санхүүгийн янз янзын клубүүдэд хамрагдаад нетворкинг үүсгээд өөрийгөө нээгээд олон танилудтай болоод өөртөө ихтэй болоод тий. Одоо нэг ингээд ерөөсө зөксгөөр хурдан темптэй ярьдаг болчихсон тий. Ерөөсө ийм л болчиход байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ерөөсө ингэж ярьдаг байгаагүй. Бас ерөөсөө тийм нээлттэй байгаагүй. Шинэ хүнтэй ингээд танилцаад уулзнахээс би ерөөсөө айдагс. Тэгэл ингээд шинэ фото коллекцээс би үржигнээс айдагс. Ягаад гэх миний танихгүй хүүхдүүд миний ингээд доторх ертөнцийг мэддэг хүүхдүүд ингээд миний эргэн тойронд суугаад ингээд хичээл ороод хамт хичээл үзнэ гэхээр би ерөөсөө айдагсан байхгүй. Тэгэхээр ингээд ерөөсөө яг нэг тийм миний quantum leap одоо буюу те их өсрэлт маань яг санхүүд ороод их өсрэлт орж ирсэн. Нэг тийм те. Оюутан сурагч явахдаа зүгээр л нэгэн темпийн л хөвгдөг гэсэн. Ангитай дээрлэхүүлнэ яг нэг тийм одоо бүли дөл шүү дээ. Тим зүйл ч гэсэн болдог байсан тий. Тийм тэгэхээр яг л нэг устын л адил сурагч байсан да. За тэгэхээр хөгжим мужийнхаа циркийн жүжигчин гэдэг мэргэжлэр сураа тэгээ 1 жил бас ажиллаа. Тэнгуутаа дахиад л огцон мэргээл геогентхэн санхүү эдийн засаг бизнес удирдлага болсон. Эсвэл яг өөр ингэсэн цирк юм уу тийм байгуулна гэсэн зорилготой ороод ирсэн юм уу? Яагаад огцом ийм шийдвэр гараа бас яагаад энэ сургуулийг сонгов? Наа чи амар гоё асуулт байна. Гэхдээ ер нь бол ингэж бодсон л да. Хүмүүс ингээ нэг зүйл тууштай байх нь амар чухал гэдэг шүү дээ. Гэхдээ тууш гэдэг дангаараа хангалтгүй. Зах зээлийн нөгөө нэг эрэлт нийлүүлэлттэй одоо ингээ те зах зээл одоо яг үнэхээр яг юу хүсэж байна те яг юу нэрээдүйтэй байна. Одоо гадуур дүүрэн л бүр янз янзын мэргэжлүүд бүр ингээ хахад цэцэн хөөсөрсөн мэргэжлүүд зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхээр ирээдүй яг юу руу чиглэж 90 100-ны чиг хандлагаараа ямар хуу байна. Би яг урлагаар яваад нийшээ болох нь entertainment гэдэг зүйл хүний ингээд амьдралаас хизээч одоо тий салшгүй нэг хэсэг ч гэсэн хэрвээ одоо яг чинь Украин шиг хэрвээ дайн болвол яг эдийн засгийн том хямрал болвол яг тийм учраас би энгийн үед ч гэсэн ингээд ажил хийдэг байсан ч гэсэн ямар нэгэн аргаар хоолоо олж идэх тэр аргыг өөртөө суралцсан байх хэрэгтэй гэдэг би одоо бодолтойгоор гарсан байхгүй. Юунаас л ер нь циркээс. Гэхдээ одоо бол ер нь циркээ буцаагаад хийж чадна. Хийх юм бол нэг 14 хоног бэлдээд нэг тоглолтын дээр орж чадна гэсэн үг. Гэхдээ
одоо юу гэдэг чинь мэдээж тэр мэрэгжлийн түвшинд ерөөсөй байж чадахгүй яг бүр хуучин шигээ те. Тэгээд тэндээс бол сурсан зүйл маш ихтэй. Одоо тийм урлагт ингээ байснараа миний тарих илүү креатив болсон юм болов уу гэж би хардаг. Илүү сайн задарсан те. Гоо зүүн мэдрэмж одоо юу ч гэдэг одоо ертөнцийг үзэх үзэл те. Янз бүрийн зүйлүүд илүү их гоё сэтгэлгээ өдр орж ирэл ингээд яг санхуд орж ирэх хичээл дээр ингээд ярихад бол миний үнцэг арай өөр байна гэдгийг багш нар үс хэлдэгсэн. Чи нэг арай л нэг өөр урлагийн хүн байна та гэдэг. Арай л өөрөөр сэтгэж шүү гэд. Тэр нь одоо яг жоклодчихсан юм уу гэдэггүй өнгөр өөрчсэн юм. Эсвэл бүр харь гэргийн байсан ч юм уу те мэдэхгүй байхгүй. Тэгэхээр бол ямар ч лсэн гэхдээ тэндээс бол зөндөө зүйлийг авсан л гэж боддог. Одоо ингээд ерөнхийдөө оюутнууд суугаад хоорондоо хааны буу халтгал та. Тэгэл тэнгуут өөрөө бол байнга яриастай штэ. Duft Life за тэгэл Yuffie Crush те. Yuffie Crush миний хөш шүү. Биш Yuffie Crush бол миний хөш. Биш үү. Тэгээ Yuffie Crush бол биш. Тэр бол тэр мэдгүй тэр нэг төслийн хичээл дээр гарч ирсэн. Үгүй хамтраагүй. Тэр зөв төслийн хичээл дээр гарч ирсэн одоо юу нэлсэн. Гэхдээ би эзэн биш ч гэсэн нэг хамгийн их баг ордог гэсэн. Ер нь л их ордог байсан те. Ер нь л баг top related байдаг байсан. Ярианаас идэв болоо тэгэл устгах чааштай тэхүү гэж тэгдэг. Тийм од те. За одоо ингээл ерөнхийдөө оюутан нас руу орж эхлэе. Их сургуулийн 1-р курс яаж эхлэв? Ер нь Duft Life-ийг баг 1-р курстэй та үүсгэн байгуулсан уу? Тэгээ жоохон удаал. Ер нь тэр бол маш гоё. Тийм сайт байсан. За би нэг мемд амар дуртай байсан. Багасаа л ерөөхдөө мем одоо 8 gag mag гэтрэл мем нэмнүүд байдаг шүү дээ. Амар ингээд лордууд тий. Одоо дож мем одоо үгүй serial guy гэдэг янз янзын мем нэмүүд жоохон бахаас явдаг гэсэн. Одоо ер нь бол мемд амар дуртай байдаг гэсэн. Тэгээ нэг зүйлийг анзаарсан байхгүй хүн мемээр дамжуулаад өөрийн үзэл санаа сурталхуулга хийж болох юм байна гэдэг зүйлийг ажилласан байхгүй. Яагаад гэхээр одоо ингээд хүмүүс entertainment гэдэг зүйл амар дуртай. Ингээд Facebook-ээр scroll-доод ингээд явж байхдаа хүн болго ингээд тий нэг постыг бараг $0.3 л ингээд гүйлгдэг. Тэнгүүт яаж гоё анхаарлыг татах уу? Тэгээд анхаарлыг татсан дээр нь яаж гоё мессеж өгөх үү гэдэг юм дээр ажилласан байгаа байхгүй. Тэнгүүд сургууль дээр орж ирэнгүүт ингээд тохиолдчихсан асуудал зөндөл байсан л та. Сургуулийн community хаана бүрлжсэн бэхээр Б-гийн өргөтгөл 3C тий энэ хоёр дээр л community. Гэхдээ тэд нар хооронд дээрс нэгдэж чадахгүйсэн. Зүгээр л ингээд тус тустай фракцаараа нийлдэг. Тэнгүүд ингээд нийлээд дуу хоолойгоо өргөдөг юм хин нэг нь тийм шүглүүлээж пост бичдэг. Гэхдээ тэд нар айдаг. Яг тэр Yuffie сэзэстэр ингээд пост бичингүүд бас атаклуулна шүү дээ тий. Янз бүрийн хүмүүс орж байгаа. Тэнгүүд нь нэг тийм одоо нэг тийм Робин Худ гэдэг шиг тий. Одоо тийм хүн одоо шилийн сайр гэдэг шиг тийм хүн хэрэгтэй байна гэж бодонгуудаа би эхлээд зүгээр яг өөрийнхөө тэнхмээсээ эхэлсэн байхгүй. Эхлээл тэнхмийн асуудлуудыг эхлээл дийсэлж эхлээл тий. Тэнгүүдээ жоохон сургуулиудын асуудлыг дийсэл 0 мөл одоо яагаад байгаа юм бэ тий. Эхнийхээ баруун зүүн талаар нь гаралтаа тий. Лифтний очр мочр одоо юу вэ? Буфетэн та нар ингэж очр тэгж очр хогоо битээ хийгээд санхүүгийн нэг тийм одоо нэг тийм соёлыг нэг тийм те жоохон тийм мааз entertainment ёжлоод нэг жоохон тийм бүрэлдүүлэхийг хичээсэн. Тэгээд тэр бол яг үндэ одоо яг тийм юу ч гэдэг нэг тийм соёл үнэхээр гоё бүрлдсэн гэж одоо боддог байхгүй. Яагаад тэгэхээр хүмүүс яг хогоо ихаас ичж эхэлсэн. Хин ч одоо Yuffie сэзэстэр оруулах байхад би зүгээр л тийшээ зүгээр ингээл муу новшноо да гэл ямар цензургүй хамгийн гол нь яг намайг хин гэдгийг мэдэхгүй байсан байхгүй. Харин тэр нь айгүй гоё. Тэгээ бас тэр нэг Hogwarts-тэй Harry Potter-тэй тэр 1-р курсынханд орж ирэхэд нэг одоо тийм гээд айгуу гоё бичсэн. Тэр бүр амар гоё санагдсан гэж ярьд юм л хүмүүс. Тэр бүр үнэхээр тэр бүр амар олон нөлөөсөн гэж ярьд юм байлээ. Бүр ингээд мөсийг сонгохгүй, сэзэсийг сонгохгүй гэж байсан. Тэр пост гараад ирсэн бүр ингээд сургуулийг ингээд энэ бол Hogwarts-ыг хойгоолн та ингээд тэгвэ нэг гайдлайн те. Юм уу номын сандсан гэж олдохгүй болохгүй. Тэр баг яг л тийм real зүйл хэрэгтэй байгаадсан байхгүй. Ягаад тэгэхээр нэг 10 жилээ төгсөөд ингээд их сургууль руу оронгууд найз хэрэгтэй. Тэнгүүт би зүгээр л тийм ганцаардмал өөрөө тийм ганцаардмал байсан болохоор ганцаардмал хүмүүст тийм виртуал найз нь болохыг хичээсэн байхгүй. Яг тийм Duft Life гэдэг нэг тийм нүдэн доогоороо харалцсан нэг тэ нэг юу өстэй хар өстэй тэгээ нэг яг нэг санхүүгийн оюутан шиг нэг хөхтэй гадс тэ. Яг ингээд нэг кофе барьсан анх бол тэгс персонаа нэг хэлж ирсэн. Тэр сургууль бараг өөрт чинь маркетингийн нэлээд том төлбөр өгөх хэрэгтэй байсан юм шүү. За тэгээд ингээд ямар ч гэсэн өөрөнгө гэсэн нэг сайт одоо юу нэг пэйж поостны нэг тий тэрнгээрээ гоё ингээ одоо хэвлэлийн нийтлэл юм уу та тий нийтлэл блог ч юм уу тий одоо өөрөнгө гэсэн тэгэл хамаа юм шүү дээ тэр баг гэдэг дангааз манай сургууль гэлтгүү Монголда яриа гэх юм уу явандаа тэр чинь жижигхэн жижиг хүрээлээс мэрж эхэлсэн байхгүй ангиасаа эхлээл ордог хичээлүүдээс эхлээл фотоклексээс эхлэнгүүтээ техмээсээ явангуудаа шууд санхүүгийн оюутнуудыг болж эхэлсэн чинь сүүлдээ шууд бүр нийт оюутнуудын асуудлыг ингэж хөндөж эхэлсэн. Тэгээ бүр сүүлдээ нийгмийн асуудлыг хөндөж мөндөө те ялгарлан гадуурх янз бүрийн юмнууд одоо ингээл те янз бүрийн юмнуудыг ингэж хөндөж эхлээд явжсэн.
Зөв. Тэгээд маш гоё байсан. Тэгээд ер нь бас би өөрөө сүүлд ингээ ажиглаад тахт өөрөө дан ганц юмнаас ч эхэлтгүү. Нилийн идэвхтэй тийм маш олон клуб одоо жишээлх юм бол химнэлт байсан. Тэгээ өөр бас зөндөл олон клуб байсан байлээ. Тэгэж явж байгаад өөрийнхөө ер нь клубыг нээ гэж бодсон уу? Энэ клуб нээх ямар сэтэл вэ? Ер нь бас клуб нээх хүсэл сонирхолтой байгаа хүүхдүүд мэдээлэл өгвөл. Яг клуб нээх зорилго хэрэгтэй шүү дээ. Зүгээр ингээд би клубын тэргүүн болж харагдана гэдэг бол айгүй хэцүү. Эсвэл зүгээр нэг ашиг хараад клуб байх амар хэцүү те. Цаана ямар нэгэн тийм зорилготой байх хэрэгтэй, том гол байх хэрэгтэй. Тэгэл клуб нэхэд тэгэл өрсөлдөөн шүү дээ. Нөл өрсөлдөөн шүү дээ те. Бигийн өргөтгөл. Гэтэ UFA comedy хизээч албан ёсны эрхийг юус авч чаагүй. Зүгээр нэг тийм санхүүгийн дагвар клуб санхүүгээс гадах те. Одоо тийм одоо сонирхлын нийтлэл гэж явдаг гэсэн. Гэхдээ бид нэр сургуульд баг 15 сая төгрөгийн орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн баха. Тийм. Тоглолтын орлогоос бид нар чинь байхдаа. Тийм. Бид нар чинь энэ 8 шиг UFA comedy volume 1-8 хүртэл хийсэн. Тэрнийхээ орлогуудыг хандивлаад биеийг өргөтгөлж гисэн анх удаа тий оюутнууд ингээ буудан тэр бол үнэхээр тренди байсан тий. Буудан бол үнэхээр яг жиггэн бүр эрэлттэй харж чадсан. Ганц од буудан. Тийм ганц од буудан тий. Тэгээд тийм байж чадсан. За тэгээд одоо энэ байна уу? Хажуутлын танхимж байна уу? Төслийн багийнхны нэг хөрөнгө оруулалт нь гацсан гэд тэнгууд нь дахиад эвент зохионгуудаа тэрний нийт хөрөнгийг төслийн багийг санхүүжүүлж ирсэн. Тэгээд тэр төслийн багийн санхүүжилт нь тийм. Төслийн багийн санхүүжилт нь болохоор UFA comedy-гаас гэж орж ирж ирсэн. Тэгээд тэр нэг юм одоо тий co-working space байна уу? Та барыг энэ байна уу та мэдгүй. Одоо энэ сууж ажил хажуудлын өрөө чинь ямар ч нэг тийм завсарт ерөөсөө орж ирсэн. Тэгээд бүр сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэл олгоё гэж ярьжсэн байхгүй. Яа тийм зүгээр fundraising event л явдаг гэсэн. Зүгээр л бид нар have fun. Гэхдээ амар гоё нийгэмдээ тустай зүйлийг хийж байна. Бид нар эндээсээ гоё кайфарж байна. Тэглээгээд өөрсдөндөө ямар ч тийм юм наахгүй зүгээр л гоё have fun те. Энд чинь гоё ингээ хүмүүс хамгийн гол нь тайзан дээр гарах мэдрэмж л байдаг гэсэн. That's nice. Тийм зүгээр л тайзан дээр гарах мэдрэмж байдаг гэсэн. Зүгээр л амар гоё. Тэгээд ер нь бол өөрийнхөө хүссэн юм хийж байгаа гэсэн дээр бусад оюутнуудаа ч гэсэн айгүй гоё харагддаг. Одоо дөнгөж 1-р курст орж ирж байгаа. Тэр үед би дөнгөж 1-р курсээс авах. Тийм үү? UFA байх туу. Тийм үү? Дөнгөж 1-р курс орж ирчихэл тэгэл ямар гоё юм бэ гэдэг ч юм уу. Тийм. Тэгэж үлгэр төрөл гэх юм уу айгүй үзүүлдэг байсан юм шиг надад бол санагддаг. Тэр маш гоё санагдаж байна. Тэрээс гоё өсөө бүр хамгийн ихний шоу бол үнэхээр амар шоу байсан. Би ч нэг энд байхдаа Radox байсан, химнэлт байсан. За тэгээд чинь максимум мэтгэлзээний тийм. Би максимум дээр л одоо өөрийгөө ингэж бүр ярьж сурсан гэж би боддог байхгүй мэтгэлцтэй. Тэгээ максимум клубын тухайн үеийн тэргүүн Батхарлоо маш их баярлаа тий. Надтай мэтгэлжсэн бүх одоо засгийн газар сөрөгчин бүгдэнд нь маш их баярлаа. Гэтэ одоо би мэтгэлцдүүлтэй. Тэгээ мэтгэлзээндээ би бол айгүй цөөхөн удаа орж дандаа ялагддаг байсан. Яа тэгэхээр ярьж сураагүй хөөхтэйс тий. Тэр сэдв авч байгаа ихтгэл тавьдаг дээр л жигнэ өөрийгөө нээсэн гэж боддог. Тэгэхээр сургуулийн клубд хамрагдах өөрөө ийм амар гоё ач тустай. Хэрвээ чи ингээд зөвхөн хичээл гэж явж ивэл тэр өөрөө айгүй буруу байхгүй. Ягаад гэхээр оюутнаас гэдэг хизээч дахиж олдохгүй. Хүнд угаасаа soft skill бусад бүх скиллүүд угаасаа хангалттай хэрэгтэй байдаг. Чи ажлын байран дээр гарлаа гэхэд хэн илүү чадвартай, хэн илүү ажиллаа зүгээртэй амар easy хийж нөхөр амар олон клубд хамрагдсан, олон танилтай болсон, networking амар сайтай өөрийгөө нээсэн хүмүүс л аагаад байгаа байхгүй. Жишээлбэл манай ангийн нэг жишээ байгаа байхгүй. Би ангийнхаа охинд нэг ажил дээр орсон. Тэр чинь тэр ангийн охин маань болохоор хичээлээ амар сайн хийдэг. Би болохоор нэг амар нэг тийм сайнч бол биш те. Дундчаас жоохон дээгүүр сайнны доогоор байсан байхгүй. Манай тэр ангийн охин болохоор шууд тараал номын сан ордог те. Зүгээр ингээл номоо амар сайн ягчлан. Тэгтээ тэр улаан дипломтой төгссөн. Би тэгээд энгийн дипломтой төгссөн. Тэгээд хоёр болохоор би ингээл гараал ингээл найз нөхдөдөө уулзаад have fun агаал клуб мөлөг нийгмийн идэх амар сайтай. Манай он болохоор амар ганцаараа депресстэй л тэгэл яваад идэгсэн. Эцсийн дүндээ at least эцсийн дүндээ яасан бэ гэхээр бид тэр ажлын байран дээр ороод яг адилхан байсан дээр яг адилхан цалинтай байхгүй. Тэгсэн чинь хин илүү байна гэсэн чинь манай он ажил дээр жоохон яарч шүү. Яг тэр онл практик хоёр амар зөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо оюутнуудтай хандаж хэлэхэд янз янзын клубүүдэд хамрагдаарай, клубүүдэд activity арга хэмжээнүүд их хамрагдаж байгаарай. Санхүүгийн networking гэдэг ч гэсэн амар хамрагдаж байгаарай. 21-р зуунд network is net worth гэж байна ч тийм. Харин тэгэхээр networking community үүсгэх өөр амар чухал. Чи өөрөө бусдыг үүсгэж чадахгүй махад чи өөрөө бусдын нэг хэсэг байж болж байгаа байхгүй. Үзэл санаа нийлдэг, тийм, үнц нь нийлдэг, гоё ингээ vibe нийлдэг хүмүүстэйг ингээ хамтдаа суралцаад хөгжөөж
хөгжөөд явна гэдэг чинь амар том боломж аахгүй. Дэлхийн амар орнод байгаа шүү дээ. Топ их сургуулиуд ингээл Harvard ингээд Stanford бид нар бүгдээр онлайнаар суралцаж чадна. Гэхдээ тэнцээ очиод тэр орчинд нь очиод сурцсан хамгийн чухал аахгүй. Яагаад тэгэхээр Harvard-д сурах гэж ирж байгаа тэр мундаг оюутнуудтай нэг дор амьдраад тэдний лайфстайлын суралцаад стереотипыг судлаад тэ хамт ингээд шоудаад хамт hangout хийгээд хамтдаа суугаад ингээд суралцна гэдэг тэр мэдрэмж нь өөрөө амар чухал аахгүй. Тэгэхээр community гэдэг бол амар чухал гэж одоо дүүнэртээ бас хэлмээр байна. Нэр тийм шүү яг юм хэрл яг үнд би бол нэмж хэлэх үггүй болсон юм ингээд айгүй гоё ойлгомжтой айгүй сайн хэлж өглөө. Тэгсэн чинь таны одоо ингээл айгүй тийм бүрэг байж байгаа л тэгсэн хүмүүс ингээд бас нийтлэл ингээл яваад хэлсэн шүү дээ. Тэгэл уншаажсэн чинь таны нэг 10 жилийн найзууд л юм шиг байгаа. Хаа баяраа угаасаа анхнаасаа л юм нээлттэй хөхтэйсэн шүү дээ эндэргээ тэгээ бичсэн. Тэр бол яг нь дотны найзууд л байхгүй. Найзууд дондоо бол дайлжгандаг гар байсан. Яг танихгүй хүнд дондоо олчдаг. Зүг. За ингээд манай оюутнууд бас их дуртай байдаг. Түрүүн бас crush гэж ярьсан тийм. If crush-саа. За. Тэгэхээр таны бас оюутан насны үерхэл нөхөрлөөс асууж болох уу? Болно шүү дээ. Өөсөө мэдэндөө одоо ч яг манай X л дээ. Яг тий. Чи бүр нэр мэддэв шүү дээ. Жигэн алдартай асууд байсан даа гэж үүдэг. Одоо тий хүн болол мэддэг тий. Одоо айгуул хөөрхөн л үерхдэг байсан. Одоо тэр хүнийг буруутгах юм байхгүй. Одоо тий яг тэр үерхэл тэр нөхөрлөл тэр байсан одоо өнгөрсөн бүх одоо тэр түүхэндээ талархаж явдаг. Яагаад тэгэхээр одоо ингээл өнөөдрийн бие бүрэлдэхэд одоо тэр бүх үйл явдлууд бүгдээрээ оролцож байгаа байхгүй. Тэгэхээр оюутан наснда үерхэн гэдэг чинь бас их адармаатай, бас их хөөрхөн тийм хүүхдийн гэнэн цайлган бас арайч гэнэн бас арайч бас хүүхдээ нэг тийм үерхэл байна тийм бас байна. Тэгээд бас сайнны хажуугаар саар гихчээр бас замын хүмүүс ингээл гарч ирэх гэж хичээн бас ингээл орох чинь тэгвэл цаашаа гээл тэгэл янз янз юм яни хачуу гээл байх юм явагдана тэгэл тийм байна да. Үрхэл аюу гоё штэ. Нэгнийгээ саппорт хийдэг тий. Одоо тийм гоё хамт хичээлээ хийдэг ч юм уу тий. Тийм хөл. Урлагийн үслэг дээр хүртэл баг хамт байж идэг байсан. Тийм урлагийн үсгийн бэлтгэлөө. Тэр дээр ч арай байгаагүй маа. Сүүлийн өдөр л баг ирж нэг хоолны зарчиж өгчсэн чи тий. Өмсөсөн зураг нь яваад байдаг. Тийм байсан. Тэгэхээр оюутан насны үерхэл ер нь оюутан байхдаа үерхэж үзээгүй ч юм уу тий. Хос мос болж үзээгүй зөндөө оюутан байдаг. Тэр оюутанд ер нь хэлвэл зөвлөгөө өгвөл юу гэж хэлмээр байна. Одоо нэгэнд үрхэх юм чинь одоо харамсаад яах юм бэ те. Уусаа дахиад цаашаа гоё л үрхэх хэрэгтэй шүү дээ те. Тэгээ одоо хүний өнгөрсөн шөмжлөх гэдэг одоо хаашаа те. Зүгээр ингээд та нар гоё. Зүгээр л хүн болгон л өөр ингэсэн одоо юугаараа одоо заяа төргөөрөө ч юм те. Зурсан замаараа явж байгаа. Тэгэхээр тэнд бити нэг санаа зов. Тийм бус найзууд чи ингээд үрхэхэд байна. Би заавал үрхэх хэрэгтэй гэд хүчлээд бас жоохон дими. Хүчлсэн юм бол угаасаа хүчлэгддэг те дургууд өчгөө гэж яригддаг тийм байгаа. Тэгэхээр одоо ингээл яг эргээд ингээ бодохоор зэрэг ингээл оюутан байхдаа одоо комеди ингээл те сонирхогчдын нэг сайн дурын клуб хийгээл те бас тийм юм их айгүй их цаг хугацаа орд юм билээ шүү дээ те. Тэр чинь бас ганцаараа хийшгүй хамт нэгдсэн тэгээ тэднэрийгээ бас голцсон удирдах зохион байгуулах болов уу гэж бодож байна. Тэгээд энэ олон зүйлүүдийг бас яаж ингээм амжуулдаг байв тий сая яг хоёрдоо орой хичээлээр суулаа. Унсан хүмүүстэй заримдаа ингээм хамт үздэг гэл тий. Ер нь тэгээд даалгавар малгар баг хийж амждаг байвуу. Даалгавар хийжтэй. Даалгавар бол амар сайн байдагс. Тэр бол миний хамгийн том зарчим байдагс. Яаж ч үсэн даалгавар биталтаас ерөөсө мөржлөхгүй. Биталтны ингээд дуулцлаас ерөөсө мөржлөхгүй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс надад итгэхэд нэг баг болцсон байгаа. Тэрнээс би ерөөсө ингээд мөржлөхгүй. Өөрийн үнцний доош унгаачлахгүй тий. Тэгээд хамгийн гол нь тайм менежмент шүү дээ. Time management гэхгүй. Хэрэггүй зүйлийг ингээд ранклчдаг. Ингээд хэрэгтэй зүйлээс яхаад ингээд ранклаа. За би одоо аль нь надад хамгийн хурдан бөгөөд хамгийн хэрэгцээтэй зүйл гэдэг би хамгийн дөрүүлждэг. Тэрнээс ш одоо бүр ингээд явж ирсэн. За нэг биеийг өртгөл жоохон чийлэрч суух муу өдр бол тэр чинь бол бүр дараа байхгүй За ингээд заавал гуанзанд хоол идэж ингээд очирлж суух муу зүгээр гэрээсээ хоол игээл хэрэгтэй байхгүй. Тэгэл энэ бол зүгээр хувь хүний тийм зохион байгуул time management гэж ойлгодог. Тэгээд хүний сэтгэл зүй байт юм лээ. Хүн өөрийгөө ядарч ийн гэж бодож ивэл ядарсан байдаг. Би бол өөрийгөө ерөөсөө ядарч ийн гэж боддог байхгүй. Хоногийн 24 цаг ингээд баг ингээд лего шиг эвлүүлэгдээд бүр ингээд яг ингээд бүр ингээд charging гэдэг бүр дүүрж их ёстой надад санагддаг. Тэгжээж тэр өдөр successful болдог те. Тэгэхгүй бол нэг л тийм үр бүтээмжүү хийцэн үс санагддаг байхгүй. Ямар нэгэн байдлаар өөрийгөө ингээд хөдлөж лээдэг. Тийм л хөгдсөн да. Зөв. Тэгвэл одоо
та ингээд даалгавраа ямар ч гэсэн хийждэг гэсэн юм байна. Тэгвэл санхүүсурж авах чаа хамгийн одоо сонирхолтой гой санагддаг гэсэн тийм хичээл байдаг уу? Хамгийн сонирхолтой гой санагдсан хичээл. Хамгийн дуртай ч юм уу? Энэ л хичээлтэй ч юм. За одоо яг хичээлүүдийн нэг сайн санахгүй байна. Гэхдээ санаж л та. Би бол багш нартай их дуртай байсан. Яг одоо багш нар л яг ой тоонд үлдсэн байна л да. Тийм манай бутын техникийн багш нар байна те. Тэгээ бүр анх гайхажсэн санхүүд ингээд орсон чи урлагийн хичээлүүд бас байжсэн. Гой зургийн хичээл тэргээл те. Жүжигийн хичээл би бүр гайхаад юу байж тоо гэ те. Яагаад энэ ч одоо ингээд одоо ингээд тоо ботход одоо тэгэл энэ хэрэгтэй байт юм бахтаа гэж бодож ирсэн. Одоо ботход үнэхээр хэрэгтэй байгаа байхгүй те. Яагаад тэр хүний үзэл бодлоо энэ зүр юмнууд байгаа. Тэгэл ингээд хамгийн одоо гой хичээлүүд зөндөө шүү дээ. Тэгэл хамгийн гайхажсэн хичээл бол байт харваа. Юу вэ гэдэг харавах гэдэг багтаа гэж бодож байсан да тийм. Спорт алхаа тэргээл тэ сакс макс тэргээл би нэмэр хичээлүүд байсан. Тэгээд хичээлүүдээс их юм бол стратеги гэдэг аягүй гоё хичээл байсан. Манай ууган болдогш ордог байсан тийм. Тэгээд төслийн менежмент гэдэг хичээлийг Эрхэн Баяр гэдэг багш орж ирсэн. Эрхэн Баяр багш нэг аягүй фаны багш тийм. Нэг комедигийн хартуугагийн ахад шүү дээ тийм. Тэрнтэй нэг төгсөлт нэг анги байсан. Тийм. Хартууг өгч багсын сургууль төгссөн шүү дээ. Харин тийм байлээ тийм. Тэгээ нэг төгсөлтийн ах тэгээд ах гинэ багш. Одоо бүр ах болцоо тэгээ багш тэгэл ер нь бол гоё. Одоо багш нар л ер нь бол ой танд үлдсэн юм. Ганшгаа багш маань те. Одоо миний тэр жоок гэдэг шүү дээ. Хитлэр хочтой ганшгаа ган төмөр ганшгаа гансулд гүндэг маа гэдэг дөрөв гээвэ тэргээл те. Ингээл бодонгууд тэр багш нар л ой танд үлдсэн байгаа байхгүй. Хойд бид тэр жоок гэж бүр амар айжсэн шүү дээ. Харин тийм бах те. Одоо яг хийсэндээ амар баярлалдаг. Харин амар гоё дурсамжтай. Тийм одоо амар гоё дурсамжтай байхгүй. Тэгэхээр оюутан нас гэдэг бол ёолоо байхгүй. Яг үнэ. Дүнрээ оюутан нас гэдэг бол ёолоо. Та нар яг амар зөрөгтэй хийх хэрэгтэй. Багш нар та нарыг нэг амар зэмлэхгүй. Та нар зүгээр л өөрсдийнхөө бодлын шорондоо ингээд өөртөө хоригдсон байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд жоохон зөрөгтэй uncage your tiger гэж байна шүү дээ. Тэгэхээр ингээд бодлынхаа шорондоо хоригдохгүйгээр ингээд яг гоё хийх хэрэгтэй юмнуудаа хийгээд үзээрэй. Гоё те. Ядаж чи ингээд амар хүмүүс чамайг хэлж магадгүй амар олон зүйл рүү үсчээд байна чи ингээд хоёрын хооронд яваад ингэж хэлж магадгүй. Гэхдээ тэр бол зөв чиний амьдрал байхгүй. Хоёрын хооронд олон зүйлүүдийг үсчин гэдэг чинь өөрөө амар сайн зүйл. Яагаад вэ гэхээр чи ажлын байран дээр гарлаа гэхэд чиний хажууд чи ерөөсөө чиний тэр ганцхан оролцсон зүйлийг чи ганц ч оролдоогүй хүний хажуудаар чи 1000 дахин илүү. Яагаад тэр жалидын айцсыг давцсан, мэдрэмжийг авцсан, experience суудсан байгаа байхгүй. За сая бол үнэхээр яг гоё, маш гоё зүйл хэллээ гэж бодож байна. Яг тэр ганцхан зүйл хийсэн хүний хажууд бол ингээд олон юм хийжсэн үснээс 1000 дахин илүү байд тий. Ажил дээр бол нэг л юм хийгээд байдаг хүн бараг нэг тийм хэрэгтэй байдаггүй ч гэх юм уу. Тийм шүү дээ. Одоо олон юм хийж чадж байгаа хүн. Ажил алгагч чи ямар авьяастай вэ? Ингэсэн бохгүй би бүр гайхсан шүү дээ. Чиний дүн хэд байсан бэ? Чиний голч дүн чин ямар байсан бэ? Тэгээд чи ямар хичээлдээ сайн байсан бэ гэж надаас юус асуугаагүй. Зүгээр чи хэр нийтч вэ? Чи хэр хамт олонч вэ? Тэгээ чи ямар хандлагатай вэ? Чиний хандлагыг чи ажиглана. Тэгээ чи оюутан байхдаа хэр олон найзуудтай байсан бэ? Нийгмийн гэдэг идэвхтэй үйл ажиллагаа юу байсан бэ? Тэгээд байгаа. Харин яг тийм л Туйлын үнэн бид нар хураангуу үржүүлэхийн 7 томьёогоор далах авч чадахгүй. Тийм. Дэлгүүр зарангуудаа косинус адэр нэмхэн бэ. Бид нар юусоо тэгж чадахгүй. Нэрэл яг тийм баг. Хамгийн гол нь дадал зуршил. Ерөөсөө дадал зуршил. Зөв эерэг дадал зуршлууд. Одоо ер нь одоо тэгвэл манай подкаст болохоор ерөнхийдөө амжилттай оюутаны талаар ерөнхийдөө голцоо ярьдаг л та. Тэгэхээр таны хувьд амжилт гэж юу вэ? Амжилт уу? Тийм, үүний дараа бас амжилттай оюутан гэж бас юу хэлээд байгаа? Энэ хоёрын хооронд ялгаа байдаг уу? За амжилт гэдэг зүйл бол яг хүн болгоны хувьд бол тусдаа ойлголт байгаа шүү дээ. Хэмжүүр нь өөр. Зарим нь аюу жижигхэн зүйл бол тухайн хувьд бол амжилт гэж болно. Гэхдээ зарим нь бол бүр асар том амжилт. Зарим хүмүүс хизээж амжилтандаа хүрч чадахгүй. Аль хэдийн бус хүмүүсийн хувьд бол хүрсэн юм шиг харагдаж байгаа мөртлөө өөрийнхөө хувьд амжилтын хэмжүүр нь асар том учраас үргэлж тэрэндээ зовж шаналсаар агаад ингээд насыг эцэлдэг тийм байгаад байгаа. Тэр амжилт гэдэг маань өөрөө жоохон тийм харьцангуй ойлголт шиг санагддаг. Гэхдээ амжилттай яг одоо ингээд яг тийм одоо цаг дээр ингээд реалист ингээд уул суртаа хандаж үзэх юм бол одоо амжилттай оюутан гэдэг маань юу вэ гэхээр зүгээр л ингээд яг өөрийн хийсэн болгоноо гоё үр дүнтэй болгождсан тий уулцсан хүн болгоно close to deal хийж чадсан одоо байдаг ч юм уу тий одоо өөр юу ч гэдэг одоо ингээд амжилттай ямар ч лсэн одоо тий эцэгийнхаа ингээд сургалтын төлбөрийг зүгээр өрн таран хийгээгүй байна гэдэг чинь өөрөө амжилт байхгүй тэр бол үнэхээр том амжилт тэрнээс заавал улаан диплом бол амжилт биш
Чи ямар нэгэн байдлаар сургуулаа гоё төгсөөд дунд нь суралцаад эндээсээ гоё эрдэм ном өөртлөөд амар гоё networking үүсгээд те. Ерөөсөө ингээд аав ээжийнхээ мөнгийг өрөхгүй гоё ингээд ирээдүйдх хамгийн гол нь сэтгэлгээ байгаад байгаа байхгүй. Энд дээр soft skill-үүд яг байж болно. Гэхдээ мэдээж тэрэн дээр сэтгэлгээ. Чи эндээс энэ сургуульд орж ирээ чиний тархич нь л гоё задрах хэрэгтэй. Задрах хэрэгтэй гоё гээд те. Тэгээд тэр чин бол тэгэл амжилт гэж би бол харж байна л да. Оюутан байхын амжилт бол. Тэгээ маш олон зүйлийг хийж бүтээсэн байх юм бол тэр нь бүр амжилтээр нэмэх бонус гэж харж байгаа. Тэгэхээр тэрийг амжилтанд оруулах юм бол хүн болгоныг олон зүйл хийх хэрэгтэй юм шиг болчих шүү дээ. Тэгэхээр бонусудаа ч гэсэн бонусаараа ч гэсэн өөрийгөө урамшуулж явах хэрэгтэй. Тэгвэл та одоо өөрийгөө ингээ эргээ харахад амжилттай оюутан байж чадсан уу? Би бол өөрийгөө амжилттай оюутан байсан л гэж хардаг. Бид манай одоо үеийнхэн байгаа ч гэсэн биднээс доош оюутнууд хүртэл өөрийгөө нь бас амжилттай оюутан гэж ярьцгаадаг. Тэгэхээр яа харахгүй амжилттай гэж бодож байна. Тэгэхээр таны цаашдын бүх зүйл чинь бас амжилттай байх болов уу гэж бодож байна. Баярлалаа. За тэнгууд одоо болохоор бас ингээд сургууль дээр тийм хөгжилтэй ч юм уу юм яриа яваад байдаг хүүхдүүд байдаг шүү дээ тий. Тэд нар одоо ямар нэг комедиан болох хүсэл сонирхолтой ч юм уу тий бас сонирхлоо. Тэгвэл эдгээр тийм хүсэл сонирхолтой байгаа хүүхдүүдэд оюутнуудад тийм залуучуудад бас тань юу гэж хэлмээр идэг вэ? Яавал бас амжилттай байх болоо. Өөрөө бас комедиан болох уу гэж байна. Бас миний бодлоор аюу хандлт сайтай, хөөрхөн хүмүүсийг инээлгдэг жокгууд хийдэг болохоор бас хэрэгтэй зүйлүүд өгөх байх гэж бодож байна. Хэрвээ чи яг комедиан, мэргэжлийн комедиан болъё гэж бодож үзэр open mic. Тийм, тайз бэлэн байгаа. Монголд 3 клуб байгаа штэ. Миний түрүүний UFE comedy гэсэн штэ. Тэр чинь бүр тусдаа гараад, тусдаа аж ахуй нэгж болоод одоо clap comedy club гэдээ талцсан байгаа. Одоо яг манай залуучуудын явж байгаа те тусдаа би бол одоо тэрэн дээрээс хамаарал байдаг. Гэхдээ зүгээр ингэж байгаа ингээд хамтдаа зөвлөх маягаар тэдний гоё дэмжиж ажилладаг. Тэгээд тэр маань яг гоё ребрендинг хийгээд тусдаа клуб болоод яг өөртөө үйл ажиллагаагаа ажиллуулад яг тэр тийнейж насны тэр таргет руу ингээд чиглээд гоё комеди гэдэг тэр нэг гоё соёлыг дэлгэрүүлэх гээд явж байгаа. Тэгэхээр сургууль дээр тийм stand up comedy хийх хүсэлтэй ч гэдэм үү те. Тэр хүмүүст бүгдээрэнд нь энэ зам нээлттэй. Бид нар хошин шогийн production биш учраас заавал чи сууж төгссөн байх шаардлага байхгүй. Заавал одоо доороос нь эхлэнэ гэсэн тийм байхгүй. Зүгээр л open mic дор чи үзэгчдийг инээлгэж чадчихлаа байл чи гарч ирнэ. Тийм байгаа байхгүй. Хоёр дахь юм бол маркетинг бизнесийн оюутнууд маань өөрөө креатив байхыг шаарддаг. Хэрвээ чи хошин одоо тийм алиа зантай эсвэл тийм sense of humor гэж яриад байгаа шүү дээ. Тийм юмтай гэж өөрийгөө мэдэрсэн бол энэ бол чиний давуу тал. Яагаад тэгэхээр чиний толгой илүү креатив ажиллана гэсэн үг. Хошин хүн өөрийнхөө тархин дотроо бүр ингээд чөлөөтэй сэлгүүдэж чаддаг байхгүй. Ямар ч ингээд хошин шогийн ингээд бүх юмд ингээд негатив ингэж ханддаг хүн бол ингээд тархин дотор ингэж мангаж чигцэлдэж явдаг хүн гэж би хардаг. Хошин шогийн мэдлэгтэй хүн бол зүгээр ингээд гоё ингээд усан дээр хөвдөг хүн байдаг шүү дээ. Тархин дотор бол ингээд хаашаал хаашаа гоё хөвч чаддаг хүн гэж би хардаг. Тэр ерөнхийдөө аюу тийм задгаас сэтгэлгээтэй те гоё хөвөөл тийм их тэр бол чиний мэргэжлийн давуу тал. Чиний амьдралын чинь давуу тал болж гарч ирнэ. Нэрээ яагаад бизнесийн удирдлагын мэргэжлийг сонгосон бэ? Өөр бас зөндөө одоо дотгошоо байсан гэхээр илүү одоо ингээд суугаал тий ганцхан өөртөө харьцаж компьютер өөртөө харьцдаг тийм мэргэжил бас сонгох боломжтойсэн. Түрүүний нүг чи ярьжсэн шүү дээ. Яагаад ингэж ч цирк байгуулна гээд орчин морчин тэрнтэй чинь жоо уялдаатай. За би багасаа бокс ч юм байсан. Тийм. За тийм боксing спортын тамирчин байсан. Тэгэнгүүтээ ингээд одоо дараа нь урлагийн салбар руу орсон. Тэ? Одоо ингээд урлагийн салбар руу ороод циркчин болоод яг тогоонд чанагдаал бокс 8 жил, циркэд 5 жил гэдэг чинь тогоонд амар чанагдсан байгаа байхгүй. Тэнгүүдээ санхүүд 4 жил. Тэгээ мэрэгчлэрээ одоо бараг 2 3 жил ажиллаж байна тэ. Тэнгүүд нэг тийм салбараа ингээд судлаад ингээд явж исэн тийм юм байгаа. Тэнгүүдээ энийг ингээд базах өнгөрсөн байгаа түүхээ би үнгүүдүүлэхүн тулд базаж нэг юм болгох тийм надад мэдлэг чадвар хэрэгтэй байсан. Тэрний юу гэхээр менежмент л байсан байгаа байхгүй. Менежмент. Би тийм маркетингтэй амар дуртай байсан. Сошиал медиа маркетинг ялангуяа. Аль хэдийн одоо тэр үеэр тодорхой хэмжээний бас амжилтчих юм нэг тиймэрхүү хөөрхөн юм болсон байсан маркетинг бизнес. Тэгээ би бас нич маркетинг руу илүү чиглэхийг бүр хүсдэг. Бүр ингээ хүмүүсийн ингээ мейнстримээ ойлгохгүй байгаа амиг яг тэр ойлгодог хүнд нь бүр яг ингээ бүр хатгаад энэ л чиний одоо чиний ах үнцэн шүү гэд маа гэд амар дуртай. Тэгэхээр яг маркетингийн зүйлүүд бас амар дуртай байдаг тий. Одоо ер нь ингээ дэргээ харж байхад ч юм уу эсвэл за одоогийн яг одоо байгаа өөрийнхөө өнцгөөсөө оюутнуудаас одоо ажиглагдчихж байгаа давуу эсвэл нэг сул тал энэ хоёроос ингээд хэлвэл юу гэж хэлэх вэ?
За жил ирэх тусам оюутнуудын чанар сэтгэлгээ улам сайжирдаг л гэж би боддог. Тийм. Гэхдээ жоохон менталити талаар жоохон сул болоод байгаа санагддаг шүү дээ. Ер нь жоохон ингээд жоохон эморчдөг. Ингээл юм болонгууд эмороод тийм бууж өхөн амархан тий одоо массын ихэнх хүмүүс тийм ээ. Одоо энэ бол зүгээр даа оюутнууд ч гэлгүй нийгмийн одоо тийм массын нэг тийм дүр зураг байна л да. Одоо тийм депрессд байх нь кул гэдэг нэг тийм нэг хандлагч юм шиг тий. Одоо ингээд сүултээ баг ингээд зөв жижигхэн асуудлыг ингээд өөрийгөө депрессцэн гэж бодоод өөрөө тэгээд ингээд олон ингээд шаналаад те ингээд тэнгуүтээ тэр бидний ингээд ашиглаж байгаа сошиал медиа платформын алгоритм ч өөрөө их аюултай шүү дээ те ингээд хүн депрессцэн үнийг тийм сайд пост руу ингээд дарахгүй байх ч үл бүр ингээд ороод айгу удаангүй үлэхэд окей за энэ хүн юм сонирхоод байгаа юм байна улам ингээд чамаа гүн гүнзгийн ангал руу ингээд үлчиж байгаа байхгүй живүүлээ те улам бүр дипрүүлээд тэгэхээр бид нар өөрсдөө тийм одоо тийм гоё позитив байх хэрэгтэй. Тэнгүүд ингээ позитив байгаа хүмүүсийг наа чи toxic positivity гэж нөгөө талаараа бас их жоохон шүмсээд байгаа байхгүй. Энэ өөрөө жоохон тийм сонио хандлага гэж үздэг. Эцээ чи ямарод яг юу ачих юм гэдэг л юм байна. Эцээ чи тэ нэг гутраал үз. Тэгээд чи зүгээр яхаа тэгээд чамаг хин нэг босгохгүй шүү дээ. Хин нэг чинь амрууч хоолой чинь хийгээд ингээд тэгээд юм чинь зажлуулахгүй. Эсвэл чи шандарлаа гэж боллоо гэхэд ирээдүйдтэй хин нэг хурж ирэнгүүтээ чамаг хооллохгүй. Эсвэл чи нэг амар нэг гой зүйл ингээд зориод явжлаа гэхэд найз чи хурж ирэнгүүт чи юу игээд байгаа? Наадах болооч чи ямар тэнийг юм игээд байгаа ингээд болж магадгүй. Биднээс өөрсдийнхөө мөрөөдөл гооло хамгаалах хэрэгтэй. Ягаад тэгэхээр ингээд хоёр нүд нэг эргэтэн ч гэсэн тус тустай эргэтэн байгаа сте тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хүн болгоны амьдар тус тустай. Хүн чамаг яг юу мэдэрч байгааг мэдэхгүй, яаж байгааг мэдэхгүй. Гэхдээ бид нар бууж өгөхгүйгээр цаашаа явж явах хэрэгтэй байхгүй. Биднээс мөрөөдлөө хамгаалж явах хэрэгтэй. Чи хин нэгэн чамаг бол надгаа одоо болоод наа чи тэнийг юм хийгээд чи юугаа хийгээд байгаа юм бэ? Чи арай чи юм байгаагүй чи шал өөр болсон мөн хэлж магадгүй. Зүгээр л чи зүгээр go straight зүгээр явах хэрэгтэй байхгүй. Зүгээр л хамаагүй зүгээр явах хэрэгтэй. Чи боллоо гэхэд 5 жилийн дараа тэр найз чинь оо чамаг найз чинь яг гоё амжилтанд хүрэх гээд явж явах чинь чамаг болиулсан юм да. За энэ нөхөн төлбөрөөр чам чиний хөрөгчин чинь махаж чинь дөрвөж өгөхгүй байхгүй. Тэр нь зүгээр амьдралын бодит зүгээр өөр өөртөөхөө төлөв тэмцэх хэрэгтэй. Чамаг хэцүү цагт чинь хинч туслахгүй зүгээр. Үнэхээр хинч туслахгүй заяа. Хүн болгон өөр хүн. Тэгэхээр зүгээр л өөртөө арчаатай бай, хүчтэй бай, өөртөө сэтгэл зүйч бай. Гэтэ өөртөө сэтгэл зүйч бай гэдэг нь юм болгоныгаа сэтгэл зүйчээр очихгүйгээр өөрөө зохицуулах гээд яваад буглаад яваад гэх гэсэн үг биш. Жижигэн шийдэж болох асуудлууд дээр бусдаас битгий гордлох те. Зүгээр л өөрөө тэмцээд ингээд цаашаа ингээд зүр босоод яв. Унсан бол зүр өвдгөө гөвөл цаашаа яв. Тэгээ унсан бол ядаж урагшаага өнхөр. Урагшаага он. Тэгээ өнхрөөд тэр чи тэгээ энэ удаагийн уналт дараагийн бослтын инерцэнд бай гэдэг ч юм уу те. Тиймэрхүү гоё тийм зүгээр л залуу хүн шиг л байл та те. Тэгэхгүй ингээд хөгшчүүлийн өвчин чинь болохоор ингээд өвдгөөр хатгуулж ин нуруу өвчин. Залуучуудын өвчин гэсэн чинь би чадахгүй байна. Би депресс ийм л гээд байна. Өөртөө ямар ч ялгаа байхгүй те. Baby boomers гэдэг чинь baby zoomers л гэдэг юм байх гэдэг тийм. Ааха. Тэгэд одоо ер нь ярианаас чи ингээд сонсож байгаа таны бас ингээд одоо ямар нэг юм хийх гэдэг эхлүүлж яхад хүмүүс бас болооч мэлээч ч юм уу тийм ийм юмар яад ингэж айгүй их тэгж хэлж ийсэн үү? Хэлжсэн. Зөндөл хэлжсэн юм шиг. Зөндөл хэлжсэн. Ер нь хүн болгоны амьдрал тийм байдаг байх. Бол янз бүрийн л хэлбэртэйгээр гарч ирж байгаа бол хандлагаар нь ч вэ. Жишээлбэл одоо хамгийн одоо ойрын шиг комеди байна те. Ингээд манай бас нэг X. За. Тэр нөгөөтгнөөс ч өмнөхөө дөнгөж өмнөхөө тий. Тэр X маань ингээд яг comedy би ер нь comedy хийвэл яах вэ гэсэн чи за тэг цагаа өрөөд яах вэ гэсэн. Тэгсэн чи одоо тэр бол маш том тийм депресс болж чадсан. Надад бол үнэхээр би бол амар төс пүн гэж хараад байсан. Йоо гэл тий. Зүгээр л пүн гэж хараад байсан. Тэгэл байжгаад би яг нэг 7 сарын дараа яг UFO comedy байгуулад гэсэн чинь манай тэр маань тий шинэ хүнтэйгээ ирсэн. Миний жоокн дээр бүр ангаатлаа инэ гэд байжсэн мэдрэмж бол надад үнэхээр тийм тий high passion тий бүр үнэхээр том бензин болж чадсан. Намайг бол зүгээр дүнэлзүүлж ирсэн. Нэр бүр айгуу гоё уран. Амар мэдрэмж яваастай тий. Амар мэдрэмж. Чи намайг чадахгүй гэсэн. Гэтэ чи миний жоокн инээж чинь. Бараг техник бол дотроо бол өөр өөрийгөө мамэн тэгээд байгаа байхгүй тий. Тийм. Тэгэхээр одоо хин нэгэн хүн чиний хүсэл сонирхлыг ч юм уу ингээд чамайг унтраах ч юм уу унтарч байгаа тийм юм хэлэх юм бол зүгээр л битгий доо юу дуртайгаа л хий те хүсэж байгаа юм аа л зүгээр хүссэнээ хий тийм. Тэр хүмүүсийн хэлдгэр чи болчих юм бол хэн хожих вэ тэр хүмүүс л хожиж байгаа байхгүй. Тийм шүү яг үнэ. Тийм чи яалагдаа тэр хүмүүс хожиж байна л гэсэн үг. За тэгэд оюутан бахта та өөр бас нэмэлтээр одоо цагийн ажил мажил ч юм уу тийм хийж үзчихсэн үү? Би цагийн ажлуудыг хийж байгаагүй ер нь юу хийжсэн? Хуваараа бизнесүүд эрхэлжсэн. Вау за. Тийм.
За хувцсны бизнес эрхэлж илаа. Дампуурсан. Тийштэй хөрхи хэвлээд. Тийм хэлж мэвлээд одоо сургуулийн мерчүүдийг гаргаж байгаа. Тэр бол яг төслийн юм байсан л да. Хуваараа мерчүүд гаргаад хэвлж утсан, дампуурсан. За шоу менежмент, шоу индастри руу орсон. За бас дампуурсан, жүлчдийн зах зээлийг базъя гэж үзсэн те дампуурсан. За тэгээд хоолны бизнес хийж эхэлж ирсэн, дампуурсан. За тэгээд оюутан наснда судалгааны ажил хийдэг эйженси дампуурсан, маркетинг эйженси дампуурсан тий. Тэгээд зөвөр би тухайн алдаанууд юу байсан бэ? Би ямар ч дуршлаг байхгүй. Гэхдээ одоо харахад л амар гой дуршлагууд хоригдлогдсон байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээд тэгээд таксинд хүртэл явж исэн. Тэ? Такси максинд явал. Тэр чинь бас хуваараа бизнес хийж байгаа шүү дээ, тэ? Зөв өөрийнхөө нөөц болцоог ашиглаж байгаа байхгүй. Зөвөр л ингээд зогсохгүй гарал ингээд явдаг гэсэн. Маргаашаа хоолны мөнгө зэн гэдэг л тэ. Аав ээжээс бүрээс мөнгө авахаас амар ичдэг байсан байхгүй. Өдий бараг 20 насалчаа тэ би одоо. Тэрнээс бол амар ингээд санаа зовдөг гэсэн байхгүй. Тэр яг тухайн удаа 20 тайс гэдэг шүү дээ. 19 20 таа. Тэгээ юугаа ч илж авах юм айгүй хэцүү тэгэл тэгж байдаг гэсэн. Тэгээд цагийн ажил бол ерөөсөө хийж чаагүй. Гэтэ өөрөө санаачлахаараа бол зөндөө. Тийм зөндөө ажлуудыг хийдэг гэсэн тэ. Тэгэл тэд нар маань тэгээд сайхан замбархан оцоо. Гэтэ одоо л амар том юмнууд ойлгоод. Тийм одоо дахиад нэг юм ихлүүлээд баг тэр нэлийн том төшиг толгоор болох. Тийм. Энд дээр нэг дүүнэртэй хандаж хэлэхэд би ийм юм дээр алдагдсан байлаа. Бизнес санаагаа туршиж үзээгүй байж иж би шууд эхлүүлчихдэг гэсэн. Хэлүүлчихдэг ээ. Эхлүүлчихдэг. Эхлүүлчихдэг. Онлайн шоп ажиллуулъя гэдгээ би ингээд тэ платформ үүсгэх гээд аппликейшн үүсгэх гээд хөрөнгө оруулалт татаж матад эхлээд дампуурсан баг. Оо тийм үү. Тэгвэл процесс дундаа дампуурсан. Тийм би яасан бэ гэсэн чинь үгүй эхлээд явж ирсэн л та. Гайгүй явж ирсэн дампуурсан. Гэхдээ би нэг зүйл дээр алдсан. Яг тэр зах зээл дээр тэр нэгэ байж чадах уу? Ирэлт байна уу? Тэ эсвэл би яд зүгээр л нэг Instagram хаяг нэнгүүтээ тэрэн дээрээ зүгээр ингээд онлайн шопыг худалдаа хийгээд өөрөө хүргэж өгөөд те. Тэгээ өөрөө тэр процессыг ойлгоод за энэ байх шаардлага маань зардлыг хамгийн бага дээр танах тэр аргуудыг мэдэж авч иж тэрийгээд өөрөө төгс хийх байсан юм билээ. Тэгээд бусад бизнесүүд төр ойлгосон зүйл юу гэхээр би зүгээр л өөрийнхөө тэр байгаа нөөц болцоогоо ерөөсөө хараагүй. Тийм. Би бүр шал өөртөө байхгүй юмнуудыг ингэж бүр хийх гэж хичээгээдсэн. Сүүлд ингээд боц надад Duf Life гэдэг мангар том маас байгаа байхгүй. Мангар том community байгаа байхгүй тий. Над гэсэн чинь ингээд тийм хошин зам байгаад байгаа байхгүй тий. Амар олон гой найзууд байгаа байхгүй. Бизнес хийдэг найзууд. Зүгээр аутсорсинг хийж л та. Зүгээр л аутсорсинг шүү дээ тий. Зөв би яагаад хийжлэхгүй гэж. Тэгмүүдээ одоо ингээд дэлхийн трендийг ажилласан чинь ингээд full time job, part time job гэдэг ойлголтоос байха болцсон. Giggers гэдэг зүйл гараад ирсэн. Gig economy. Gig economy яаж нөхөр бидний ярьдгаар нөгөө нэг тийм одоо freelance гэж яриад байгаа шүү дээ. Freelancer-ууд одоо hustler-ууд тий халтуурч гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр бол бүр үнэхэрийн яг гой зөв hustle байгаад байгаа байхгүй. Яг одоо ингээд чи ингээд амар гой зүйл хийдэг бол амар хурдан шивдэг бол тий хичээлийн гажуур шивэл мөнгө бол. Тий. Төсөл бичлэг бол төсөл бичээл мөнгө бол. Ачи гой зурдаг бол зураг зураал мөнгө бол. Тэр бол амар гой хааслага. Тэрнээс ч зүгээр шал өөр платформ үүсгэх гээл тэрнлүүгээ ингээл тэрнлээ зараал те өөрийнхөө биеийг 2 хуваагаал эдисээ 2 хуваагаал тех ямар шаардлага зүгээр өөрийнхөө нөөц болцоогоо хараад би яг ямар скил нь илүү чадвартай байна. Бусдын чадахгүй би юуг нь чадчихин. Тэрнгээрээ окей хоббигоор мөнгө олж байгаа байхгүй. Хобби чинь ашигтай байх хэрэгтэй 21 дээр зуунд. Харин нэр тийм баг тий. Зүг. За ингээд оюутан боллоо. Тэгээ оюутан байхдаа ер нь нэг төгсөх төхөөд ирэхээрээ ч юм уу бүгдээрээ л нэг дотор нэг бодолтой болсон байдаг шүү дээ. За би төгсөөд нэг Монгол банкнд ажилд орно ч юм уу. Эсвэл MCS-д ажилд орно тэгээд. Таны хувьд тийм төгсгөөс өмнө тэнд ажилд орно ч юм уу гэж бодсон юм байсан уу? Тэгээ орсон уу? Тийм бодсон юм ерөөсөй байгаагүй юу? Би зүгээр л би зөв жоохон цаг хоцсон санагддаг. Манай ангийн хүүхдүүд болохоор ингэж хийсэн байхгүй. Диплома хамгаалаад дуусаад жоохон амарж агаад ажлын тал бодъё тоо өдргээл те. Тэд нар маань тэгээ хоцорсон байдаг. Яагаад тэгэхээр ажил олгогч нар маань яг 2 тэр сезоны үеэр л авдаг. Өвлийн төгсөлт, хаврын төгсөлт. Би зүгээр тэрийг мэдэхгүй ч гэсэн зүгээр л тооцоолсон байсан. За энэ олон хүмүүс ингэж байна. За эртнээс л үгүй. Шууд бизнес нэтворк руу оронгууд одоо зангээ зэгмэр болсон шүү дээ. Бизнес нэтворк руу орлоо. Өнгөө зэгмэл бол ажлын заруудыг харсан. За би яг төгсөөгүй ч гэсэн төгссөн юм шиг ажлуудыг бөгссөн бакалавр эдэргээл те. Тэгэл ингээд явж исэн. Тэгэл тэр чинь бас анкет шүүх хугацаа гэж зөндөө багш ярилцсан дуудах. Тэгээд тэгсэн чинь би яг диплома хамгаалаад гараад ирсэн чинь хамгийн ихний ажлын ярилцлагын дуудлага нэрээд орой 5 цагт гэж хэлжсэн. Тэгээд би тийшээ очиод яг тэр ажилд орчихсон. Тэр нь Mobicom корпорац. Зүгээс гоё газар бас орсон юм шүү дээ тий. Mobicom корпорацийн бодлого төлөлттэй алба.
Тэгээд тэндээсээ би чинь дотроо бас шилжээд юу нэг солилцоо 8-ны цонх нэгдэг шиг те легонор тоглогч чиг би юуруу яваад маркетингийн чи ер нь креатив хүн юм байна. Тэгвэл маркетинг communication community те тэр одоо албар очиад яг маркетинг дээр ажилласан. Яг бүр тулж ингээд ажилладаг. Тэр креатив илүү гоё креатив тэнд гоё өөрөөрөө байгаал. Тэгж ажиллаж байсан. За зүг. Тэнгуут одоо бас ингээд нэг асуудал байдаг нь оюутнууд ингээд за төгсөөд одоо ажилд орчвол гоё болно доо гэдэг ч юм уу. Хурдан төгсгэн центр гэж ажил байгаал. Тэгэх юм бол гоё болно гэсэн нэг тийм хүн байдаг. Миний өчсөндөө байдаг гэсэн. Тэгээд оюутан байхдаа төсөөлдөг байсан тэр төсөөлөл ажил дээр гараад яг бодит байдал хоёр хэр өөр байсан бэ. Тэгээд энэ тал дээр бас оюутан. Би жоокн дээр ярьдэн шүү дээ. Нэг машин гадаа очивол баяр жаргалаа би машины чинь тавьчих гээл те. Оргод гурвалж алхаж болохгүй те. Яг солонгос киногоор төсөөлдөг. Тэгээ захирлаг өгдөө сууж буухад хүй гэж үгээл те. Залгамжлагч. Тэгээ залгамжлагч. Тэр нь цаашаа. Гэтэ ер нь бол бид бүхэн аягүй гоёор төсөөлдөг. Гэхдээ тийм муухай зүйлч бол ерөөсөө биш. Гэхдээ чи ерөөсөө дахиж хүүхчиг байж чадахгүй. Хариуцлага бол асар ихээр нэмэгдэнэ. Урд нь чи ингээд биталтын багаас мураад те чи дүн гардаг байсан бол чам дээр дан ганц чам дээр маш их ажлууд овоорно. Чи зүгээр насаараа дахиад биталтаас биталтны оронд орж ийна гэж ойлгож байна. За тэгээд өглөө 9 цагт хорогоо уншуулаад орой 6 цагт хорогоо уншуулаад гарна те. За тэгээд депресс гэдэг зүйл байна. Гэхдээ гой сорох юмнууд зөндөө байгаа. Корпорат соёл гэдэг чинь өөр амар гой соёл байгаа байхгүй. Ялангуяа миний орсон газар бол бүр Япон соёлтой газар байсан. Юу Mobicom. Mobicom тийм Япон соёлтой газар байсан. Яг цагийн цагтаа явагддаг те. Тэгэхээр өөр байсан зүйл юу гэхээр зуны амралт гэж байдаг юм л. Харин зөвхөн ээлж амралт гэж нэг ээлж амралт гэж байна. Бид нар бол жаргадаг гэсэн өвлийн амралтаараа амарна. Хагастан сайнд амарна. Одоо хагастан сайнд ингээ амрангууд ажиллаад боддог болдог тийм. Ер нь аль тийм. Тэгээ зуны амралт гэж ерөөсөй байхгүй. Чи 100 хөдөө өгнө гэж чинь үгүй шүү дээ. Чи 100 чиний ажиллана. Тэгээ чи ээлж амралтаараа л амарна. Ээлж амралт чинь нэг за 21 хоног 14 хоног ч юм уу тийм л байна гэсэн. Тэгээд чи авдаг цалингаа л авна. Чи магадгүй сайн ажиллах юм бол нэмэгдлээ авна. Гэхдээ хүн болгон яг энэ замаар явах гэдэг бас алба байхгүй. Чи хуваараа бизнес эрхэлж болно. Эсвэл одоо rat race гэдэг байна шүү дээ. Харахны төрөг гэж яриад байгаа. 40 зарчим гэдэг байгаа байхгүй. 7 хоногт 40 цаг ажиллана. Жилдээ 47 хоног ажиллана. Тэгээд 40 жил ажиллана. Тэгээд тэтэртэй гарна. 40. Чи яг л авдаг цалингаа авна. Яг л өглөө хуруугаа уншуулна, орой хуруугаа авна. Дэлхий дээрх нөгөө нэг санхүүгийн дөрвөн тэнхлэг байгаа байхгүй. Роберт Кийосаки гэдэг үнийг гаргасан онол ESBI, Employee Self-Employed Big Business Owner Investor гэх тээ. Чи энэ дөрвөн тэнхлэгийн алинд байх нь чиний дор байгаа байхгүй. Хэрвээ чи зоригтойгоор гарч чадах юм бол хуваараа бизнес эрхлээд одоо big business owner ч юм уу инвестор төвшөнд очиж чадна. Эсвэл self-employed ч юм уу те. Чи зүгээр л яг гоо яах гэж сурж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Зүгээр л яах гэж сурж байгаа. Чи яг тийм гоё том гэдэг байгууллагын албаны дарга болох гэдэг юм уу? Гэтэ чи тэрийг бодох хэрэгтэй байхгүй. Чин хүсэл мөрөөдөл чинь тэр зүгээр л нэг албаны захирал дарга тийм зүйл ерөөсөй байчлахгүй. Яагаад гэвэл чи тэнцэнэ очино. Чи хангалттай очино чи мундаг. Уус хангалттай очино. Тэгээ очиж чи яах юм? Чи зүгээр нэг хавцал дээр очиж санагдах байхгүй. Тэгэхээр чиний гол чинь мангар том байх хэрэгтэй. Чи зүгээр л тэрийг зүгээр минь бол зүгээр миний амьдралын туршлага хоримтлуулаад ингээд явах зүйл би энээс илүү сайхан амьдрна, энээс илүү их орлоготой болж чадна, энээс илүү би өөрийнхөө амьдралыг өөрөө үүсгэж чадна гэдэг тэр нэг гоё итгэл үнэмшлээ байнга бариад явж явах хэрэгтэй байгаад байгаа хэрэг. Тэгэхээр rat race гэдэг зүйл рүү орч болно, орохгүй ч болно гэдэг сонголт. Амар тоо судалгаа байгаа шүү дээ. ES буюу Employee Self-Employed дотор дэлхийн нийт хүн ам 95% байдаг. Гэхдээ нийт мөнгөний 5% л эргэлддэг. Тэгвэл өөртөө ер нь ганцхан өөрөө л тэр юмаа зовоол хийгээд. Тийм. Одоо бусдын мөрөөдлөнд л ажиллаж байгаа байхгүй. Хамгийн амарн те. Захирлынхаа төлөө бусдын мөрөөдлөнд л ажиллаж байгаа. Байгууллагынхаа. Тийм, байгууллагынхаа төлөө. Тэнгүүтээ big business owner инвесторууд нь болохоор нөгөө нэг өөрсдийнхөө төлөө. Энэ болохоор дэлхийн хүн амын 5% эзэлдэг. Гэхдээ нийт мөнгөний 95% эргэлдүүлдэг. Тэгэхээр баруун талд нь байх уу, зүүн талд нь байх уу гэдэг нь бид нар өөрсдөө сонголт. За тэгэхээр дүүнрээ оюутан байх хугацаанд тэгэхээр зүгээр сууж болохгүй гэнэ шүү дээ. 4 жил гэдэг асар хурдан өнгөрнө. Чи асар хурдтай өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Зах зээл дээр одоо чи ингээд оюутан болж төгсөөд одоо оюутнаа төгсөөд одоо ажил дээр гараад чиний ингээд бизнес эхлүүлнэ гэсэн санаа чи бодож байгаа бол чамтай адилхан мянган хүн бодож л тараа. Тэгэхээр тэднээс юугаараа илүү байх вэ? Байнга өөрийгөө хөгжүүлж хэрэгтэй. Байнгын ном унш.
байнгын подкаст сонс те. Байн зүгээр л ингээд өөрийгөө оюутан байх хугацаа бол бидний амьдралын зүгээр work hard and play hard гэхгүй. Тэрийг ерөөсөө YOLO те. Гэтэ work hard бас play hard. Яг нэг гоё ингээд equality-г тэнцвүүлэл явж явах хэрэгтэй. Яг гоё. Зөв. Маш гоё зүйлүүд ярьж байгаа танд бас маш их баярлалаа. За тэгээ ажил дээр ер нь ингээд гараад ер нь ихтэйс өөр байд юм байна. Гэтэ одоо шинээр төгсөж байгаа оюутнуудад зөвлөхөд ажилд орох чивэл тэр орох байгаа яг хөө сая бол хэлсэн л дээ. Нэг туршлага хөрөмжлүүлж авах зүйл гэж харах хэрэгтэй. Тэгсэн хэдий ч бас тодорхой хэмжээнд тэнд ингээ ажил нь хамт байна. Тэгэхээр юун дээр нь анхаарч тэр ажиллах байгаа газраа сонгох хэрэгтэй вэ? Хөдөлмөрийн гэрээг амар санаж хэрэгтэй. Бид нар ингээд амар гоё байгууллагын нэр ч юм уу амар гоё офс татагдаад ингээ орчдөг тийм зохиолууд байгаа. Хамт олонний нар ямар хүмүүс ажиллаж байна? Чиний эргэн тойронд байгаа хүмүүс ч бүгд тийм токсик хүмүүс байвал бас хэцүү. Бас хэцүү. Бид нар ажиллаа кафетагаар хийх хэрэгтэй шүү дээ. Өглөө ажил руугаа явж байхдаа амар гоё урам зоригтой тий хамт олон руугаа явж байгаа. Тэгэл ингээд цалин гэдэг бол зүгээр бонус гэж юм шиг тий. Би амар гоё ингээд тий баг ингээд тий ингээд enjoy the moment гэдэг шиг тий. Яг гоё тэгж амьдэр чинь тэгээд хамт олон маань байна. Байгууллага ингээд ажлаа амар гоёор ингээд сонгох хэрэгтэй. Амар хэсэг судал. Ямар хүмүүс ажиллаж байна? За энэ байгууллага маань ямар хүүхд төвхтэй байна? Тэ? За тэгээ миний ажлын цаг уян хатан буюу flexible байна уу? Орчин цагт одоо flexible ажлын цаг аюул гоё болоод байгаа шүү дээ. Чи өглөө эрт бос чадчихвэл орой эрт яв гэдэг юм байгаа. Одоо тэгээ 9-өөс ирсэн бол 6-д явдаг байсан бол тэ 8-аас ирээд 5-д яваа. Тэгээд 7-оос ирээд 4-д яваа, 6-д ирээд 3-д явчих болдог. Би заримдаа 7-д ирээд 5 мовт явдаг гэсэн. Биш 4-д явдаг гэсэн шүү дээ. Тэгэл оройн цэгээр бүр амар их гоё олон юм хийж болж байгаа юм. Амьдрал амар гоё урт санагдаж байгаа юм. Өглөө эртсэл гоё юм. Энэ чинь л өөрөө time management байгаа байхгүй тий. Тэ нэр бас аюу гоё эрт босдог хүн байх шүү дээ. Би ингээл өглөөр хаар шүт тап гэл авчдаг аюу. Ер нь өглөө хүмүүс талах гараа унтаад ч юм уу урт идэг байхгүй юу. За байна уу. Дооч. Яг тэр гэдэг гэж. Эсвэл аюу дургу амарчин ч юм уу. Тэгээд бас аюу гоё эрт тусдаг. Тийм тэгээд хамгийн гол лайфстайл. Оюутнууд нэг 7:40 лекцэг амар ял болгож өсдөг байхгүй. Яа өглөө эрт бос гэхдээ штэ. Дэлхий дээр өглөө эрт босч өөр амар гоё юм байгаад байгаа байхгүй. Чи ингээд тэ цаанаасаа ингээд зохиогдсон системийн дагуу хүчээрч болтгоо өглөө эрт босоод энийгээ ерөөсөө ингээд хайжлах зүгээр нэг дадал болгочих хэрэгтэй. Амьдрал чинь үнэхээр хэрэгтэй шүү заяа. Тэгэл үнэхээр хэрэгтэй. Өглөө эрт босоод сурцсан дадал гэдэг бол амар гоё хэрэгтэй. Чи зүгээр л энэ 7:40 ингээд лекцэнд чи бараг хүн 7 бараг 6:30 6 гэж босчих шүү дээ. Энийгээ зүгээр л дадал болгочих. Тэгээ орой эрт тунтаас сурчих. Энэ бол чамд ямар ч имч хэрэггүй. Зүгээр л амар гоё юм. Тэгээ гэрээсээ хоол хийж ирвэл бүр сайн. Тийм шүү те. Тэгээ санхүүгийн сахилга бат. Оюутан байх хугацаанд л гоё мөнгө хэмнээс сурчих. Түрүүний ингээл ярьж байгаа яриг ингээд сонсоход бол бас гоё номнууд уншдаг юм шиг санагдлаа. Тэгэхээр оюутнуудаа яг зайлшгүй уншаарай. Ч юм уу энэчнээс айгүй их юм ойлгож байгаа юм шүү гэж санал болгох тийм номнууд байвал хэлж болно. За янз янзын ном байна дөө. Одоо тэ Sapiens гэдэг ном айгүй гоё. За бид нар яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Нөгөө хүндрэлтний товчдох. Тийм хүндрэлтний товчдох. Бид нар яг яагаад Homo sapiens-ууд яагаад ингэж бусад тэр нэг сонирхолтой тонж үлдсэн тий. Тэгээд Монголын түүхүүдэд унших хэрэгтэй. Түүхээ мэдэхгүй хүн хизэж ирээдүйдээ түүх бүтээж чадахгүй. Бид нар яг ямар үндэстэн бэ гэдгээ үндэснийхаа соёлоо мэдэх хэрэгтэй. За тэгээд одоо янз бүрийн хүмүүсийн амиг шүүмжлэг номнууд байна л да. Одоо цойлогсод зүдэргээл те. Бид нар бас еврейчүүдээс сурах юм амар ихтэй. Еврейчүүдийн тэр философи, амьдралын хэв маяг, лайфстайл тэр бол одоо л жоохон сугараад байгаа болгосон те. Израиль гэдэг жоохон дайм байна те. Тэрнээс биш гэхдээ яг хувь хүн одоо те рол плейтэй еврейчүүд амар. Тэг хамгийн гол нь тэр нэг юу байгаад байгаа юм. Community гэдэг зүйл. Тэрийг тэгэл бус номнуудыг бол зүгээр эхний ялсан энэ 3 номыг уншиж байгаа те. Тэгээд чи яг юундаа сонирхолтой. Катлер бол мэдээж унших хэрэгтэй. За тэгэл Катлер ч маркетингийн даан шүү дээ. Тэгэл одоо Монголын мундаг бизнес эрхлэгч нар байгаа байхгүй. Бид нар шүү дээ. Би ингэж боддог заа. Ном, за тэгээс подкаст. Бид нар мультитаскинг хийх хэрэгтэй. Гэрлүүг түжиж байхдаа бид нар амар гоё подкастуудыг сонсож дэлгэгээд хэлэх боломжтой. Одоо ингээд бид нар хүн болгонтэй ингээд уул за тэр хүний амьдралын түүх, туршлагын ингээд тэ туршлагын ингээд сонсоод алдаж онсныг мэдрээд за ухаарж байгаа мэдээ цаг байхгүй. Тэднийг асар хөнгөрчилж байгаа зүйлүүд юу вэ гэхээр
подкаст гэхгүй. Бид нар мэдлэгийг шууд ингээд толгоонд нь ялж олж байгаа байхгүй. Зөвхөн 1.5 хурдаар л сонсч л та. Тэгээд зүгээр аяа угааж явах. Тий аяа угааж явах та зүгээр гэрээ цэвэрлж явах та зурагтайгаа холбоод 1.5 хурдаар сонс. Танай дүүнер чинь сонсно, чи сонсно те. Зүгээр л амар гоё түүхүүдийг сонс. Сошиал медиа скрол хийж явах төрөл хак ашиглаж болно. Хэрэггүй зүгээр нэг тийм баахан хачаачи юмнуудыг зүгээр unfollow хийгээд дандаа нэг гоё тийм сэтгэлгээ, mindset, хувийн санхүү, одоо lifestyle, зөв хооллолт, тасал хөдөлгөөн юу ч гэдэм те. Одоо meditation ч гэдэм үү те. Зурхаа мурхаа тийм юмнуудыг зүгээр ингээд одоогоор зэрэг хайчих хэрэгтэй. Зүгээр ингээд өөрийнхөө тэр ирээдүгөө өөрөө авч явна шүү дээ те. Тэгэхээр тэр алгоритмыг ашиглах хэрэгтэй байхгүй. Бид нар сошиал медиаг амар ухаалгаар ашиглаж чадах юм бол бид нар өөрсдөө энийг хэрэглэнэ гэсэн. Хэрвээ чи ухаалгаар ашиглаж чадахгүй алгоритмийнх нь боол болчих юм бол чи зүгээр сошиал медиаг хэрэглүүлж гинэ гэсэн үг байхгүй. Улам гүн гүнзгий чиний дуртай амруу чи улам шигдүүлээ чамайг улам донтуулна. Тэнгүүт бид нар шүү дээ. Ингээд яг гоо зөв аккаунтуудыг дагангуудаа бид нар угаасаа л ингээд сошиал медиа скролдох бол бид нар юу ч бодохгүйгээр хийдэг хэрнээ тэн дээрээс амар гоо мэдээллүүдийг авчдаг ч тийм. Тэнгүүт зүгээр чи өөрийнхөө дагдаг аккаунтуудаа тэр өөрийнхөө виртуал орчингоо үүсгэж байгаа байхгүй. Өөрийнхөө метаверсийг үүсгэх гэсэн. Ингээл сошиал ингээл скролтонгууд дандаа нөө нэг чиний сэтгэлгээтэй холбоотой, чиний ирээдүйн хэрэгтэй, чиний мэрэгжлтэй чинь холбоотой мемнүүд ч гэдэм үү те. Мэрэгжлтэй чинь холбоотой мемнүүд зөндөө баг шүү. Одоо санхүүгийн тухай мемнүүд, бизнесийн мемнүүд, одоо тэр криптогийн мемнүүд те, cryptocurrency, тэгээд NFT-тэй холбоотой мемнүүд ч гэдэм үү. Эсвэл ингээд тийм одоо гадаадын инфлюенсерүүд, одоо тийм гоё докторууд, одоо тэр гүн сэтгэгч нар яг юу ярьж байна. Одоо бүр рилсүүдээр амар гоё гараад ирдэг болсон шүү дээ тий. Тэгэл ингээл харж ангууд тэдний ингээл харангууд чи зүгээр л скролж явахдаа тэр мэдээллүүдийг ингээл аваад явж байна. Товч тодорхой. Тийм товч тодорхой. Тэгэл энийг бид нэр хак болгож ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгэл төгжрэлд явж явахдаа яг ганц дуу сонсоод харьлаа л үз. Сонсохгүй байсан чи харих байхгүй. Гэтэ тэрийг амар гоё тий мэрэгжилчин хэрэгтэй байх юм бол ингээд сонсох боломжтой. Ном гэдэг бол өөрөө бүр амар гоё мэдрэмж. Ингээ номыг бол бүр унших хэрэгтэй. Би яг амьдралдаа нийтээ 667 ном уншсан. Вау! Тийм 667 номыг уншсан тий. Би 600 дахь номоо уншлаа гэд би пост хийжсэн шүү дээ. Би тухайд ингээ цагаан устай байсан. 600 дахь номоо уншлаа. Бас хүн бас цаанаас гэгэрээд үсмэс цайд юм байна гэдэргээд тийм пост оруулж ирсэн. Тэгээд номыг бол амар гоё унших хэрэгтэй. Ингээ номыг ингээ те аудио хэлбэрээс сонсноос л унших нь өөрөө амар гоё мэдрэмж. Яагаад тэгэхээр бид нар ингээ номны ингээ дараагийн хуудсыг ингээ эргүүлэх тэр ингээ шахрах ингээ те энэ чимээ те тэгээд дараагийн хуудсаа эргүүлэх тоолн дараагийн хуудсанд яг юу байгаа бол гэсэн тэр нэг төсөөлөл гэдэг зүйл чинь өөрөө чиний мэдлэгт чинь амар орч ирж байгаа. Номны мэдлэг бол яг шууд ингээд ном унсны дараа шууд ингээд яг таг дээр нэмэх юм бэ гэж шууд орж ирэхгүй. Хизээ нэгэн цаг чи хин нэгэн тэр номыг хуваалцж явахдаа өөрөө аль хэдийн мэдсэн байдаг. Хүн яг номыгоо ингээд ягаад номын тэмдэглэл хийдэг вэ? Ягаад номын тэмдэглэлээ бусад хуваалцдаг вэ гэхээр мэдлэгээ баталгаажуулж байгаа байхгүй. Хүн хоёр төрлөөр сурдаг зэ. Нэг бол бичиж сурдаг, нөгөөх нь болохоор бусдад зааж сурдаг. Тийм байгаа. Зааж явахдаа нэрээ ийм штэ. Нэрээ тийм штэ гэдээ ойлгож идэг. Бус хүмүүс тайлбарлаж өгж явахдаа хүртэл ойлгодог тийм юм гэсэн юм байна. Энэ бол зөвхөн амьдралын хакуд. Бид нар бол залуу хүмүүс байна. Яг хак ашиглаж явах хэрэгтэй. Зөвхөн л хак ашигла. Юу л зөв хак тий. Ер нь тэгээ өөрөөс нь л шалтгааллах юм биш үү? Тийм зөвхөн өөрөөс нь шалтгаалж тий. Тийм ямар нэг юмд стрессэд байгаа бол тэр бол өөрийнх нь хийсэн ямар нэг юмний үр дүн юм биш. Trace it, face it, fix it, replace it гэж байна шүү дээ. Тийм зөв дөрвөн тийм этийн дөрвөн том яваа байхгүй. Чи асуудал байна уу? Чимд айц байна уу? Чи зүхтаагаад хэрэг байхгүй. Бид нар айцаас зүхтаах юм бол нөгөө айц чинь улам чиний хойноос улам том болоод улам хөөн. Одоо айц үнд аргал хөдлөн гэдэг шиг тий. Тэр чи айцаа даван туулахын тулд хамгийн ихний арга юу вэ гэхээр чи нүүр тулна. Нүүр тулна. За асуудлын болохоор trace чи ихлэ мөшгөж олно. Надад яг ямар асуудал байна те? Миний доторх эд ангиудын яг юу нь болохгүй байна? Миний зан ааш юу нь болохгүй байна? Миний бизнес дээр юу нь болохгүй байна те? Миний сургалтын дүнд яг юу нөлөөлөд байна? Манай найзууд надаас жоохон дөрвөөд байна те? Би чи өөрөө тэрийг мөшгөж олох хэрэгтэй. Тэгээд face it. Боёо чи тэрэндээ нүүр тул. Навшгиж би эндээ л халаад ирсэн юм ба штэ нүүр тулах хэрэгтэй. Битээ яа. Зүгээр өөрийнхөө ингээд тэр эгогоо дараад тэрийг гоо нүүр тулаа те. Өөрийнхөө ертөнцийн төв биш гэдгийг ойлгохтой. Мэдгүй бол мэдгүй чадахгүй бол чадахгүй. Тэрийг хүлэн зөвшөөрөө тэрийг нүүр тул. Тэгээ fix it. Зас. Тэгээ remove. Тэгээд replace. Toxic мэдрэмжүүдээ авч яа. Toxic дадал зуршлуудаа авч янгуудаа амар гоё тийм positive дадал зуршлуудаар зүгээр ингээд гоё орлуул. Амар гоё хагаад байгаа хэрэг. Тэгэхээр гоё бас айгүй хэрэгтэй те. Тим юмнууд ярьлаа. Тэгээ түрүүн бас ингээ ярьжсэн. Би бас ингээ дадлан мадлан хийгээд ч юм уу тэгээ хамт ажиллаж байгаа хүмүүсээс ингээ асуухаар
сүүлийн үед айгүй их хэлж байгаа юм бол танилын үрээгээ тэгж байгаа хгүй. Тэгээд өөрийн чинь сая бас хэлэхэд ингээд танилын үрээ те. Танилын үрээрээ ингээд ажлаа ингээд бүтээгээл ингээд болж ийн гэд тэгсэн байхгүй. Тэнгуут миний асуусан хүн юу байсан бэ гэхээр уг нь би ингээд оюутан байхдаа бас итгэвтэй ингээ ям зүрх юмд оролцдог байсан. Тэгэл явхад ч угаасаа л нэг хідэн төрлийн хүмүүстэйг ингээ тааралдал ингээ яваад. Ер нь өөрийгөө айгуу танилтай гэж боддог байсан гэж аахгүй. Тэгсэн чинь ингээ ажил дээр гараад байх гэсэн чинь тэр ингээ айгуу хангалтгүй байсан. Гэдэг чинь. Тэнгуут та бол өөрөө сая айгуу гоё тэрийг нэг тийм асуудал бишээр ингээ ярьж ин л та. Танилын үрээгээр ингээ хамаагүй л ажлууд ингээ айгуу өөр бүтээлтэй ажиллаж чадсан гэдэг чинь. Тэгэхээр та энэ танилын үрээгээ ер нь яаж хэлв те? Өтөл vibe нэлэх шүү дээ. Vibe нэлнэ. Vibe нэлэх шүү дээ. Тэ? Vibe нэлэх. If we vibe, we vibe. Гэж шүү дээ. Зөв vibe нэлнэ. Тэгэл хүмүүс яг юун дээр vibe нэлдэг. Тэгэхээр тэгэл янз бүрийн юм байгаа байхгүй. Юу ч хийж болно шүү дээ. Адилхан сонирхол байж болно. Нөгөө хүнтэйгээ үйлцэл таарна гэдэг юм байгаад байдаг байхгүй. Харин үйлцэл таарна. Буюу яг нэг төвшөнд очих. Жишээлбэл би одоо чамд одоо нэг одоо тест хийж үзье. За чи сакс тоглодог уу? Тоглодог байсан. Байсан. За чиний тоглодог спорт юу вэ? Тоглодоггүй. Тоглодоггүй спорт хөл өмбөг. За чи тэгвэл хөл өмбөг чинь залууд орчлаа гэж бодъё. За. Чи сошиал медиагаар найз. Чи тэр хүний анхаарлыг яаж татах вэ? За тэг хөл өмбөгтэй холбоотой юм хүмүүс юу ах юм болов? Яг зөв. Тэгэхээр бид нар үйлцэл тарж байгаа байхгүй. Бид нар ингээд байшингийн доор зогчоод байшин дээр байгаа хүнтэй хөөе чи буугаад тэрэ хоёул юм ярэ гэж юусэн болохгүй. Чи зүгээр шар бариач юм уу дээшээ гараад хажууд нь очиж яг нэг $100.5 байсан бол яг $100.5 дээр эфемэд таруулаад яг гоо тэр хүнтэй үйлцэл тараад ярих хэрэгтэй. Тэгэхээр олон юм руу суралцсан, олон экспириенстэй болно гэдэг чинь тэр байгаа байхгүй. Чи ганцхан сакс тоглодог байлаа гэхэд танаа ингээд ажил дээр чинь сакс тоглодог зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Чи тэднэртэй яг юугаараа үнцэн нэлэх юм? Окей, чи гоё нүрэ боддог гэж болно. Чи гоё фитнес явдаг гэж болно. Чи зөв хаалдаг гэж болно. Эсвэл танаа гэр ойрхон байж болно те. Чи нохоод ижэдэг гэж болно. Муурт ижэдэг гэж болно. Чи сүжмэл хийдэг гэж болно. Эсвэл чи усны тоглоом тоглодог гэж болно. Тэгэхээр амар олон скиллүүдтэй болчих юм бол ямар нэгэн байдлаар чиний ганц удаа ч хэлсэн оролцсон зүйл чинь тэр хүмүүсийн ч гэсэн ганц удаа оролцсон байна. Эсвэл оролцохыг хүсдэг ч байд юм уу? Эсвэл бүр ингээд насан туршдаа хийдэг зүйлтэй ямар нэгэн байдлаар үн цэн ногтлцож одоо тэг үйлцэл нь таардаг л байхгүй. Зүгээр л таардаг байхгүй. Захирал хүртэл жимд явдаг байхад би бүр захиралтайгаа амар зууц болцсон байдаг л байсан. Хүн болгон захирлаас ингээд цааргалдаг гэл тэг ингээд жоох ингээд бид юм шүү дээ. Би зүгээр л захиралтай жимдээр таарч байгаа байхгүй. Тэр хүний зүгээр ингээд хөлсөө гаргацсан ингээд сонин царилцсан байхад би зүгээр төмрийн ингээд хамт өргөжөг дэмж хэмжээд бүр шал өөр төвшний харилцаа болж байгаа байхгүй. Тэгэхээр тийм байгаад байгаа байхгүй. Тийм гоё уул муул налхаж байхдаа ажлын газрын менежер ихсэгээ таарлаж байгаа байхгүй. Хүүе та бас уул налхдаг гэсэн тийштэй. Дараагийн нэгтгэд өдөр ажил дээр очлоо шал өөр. Өөрд нь би ингээд айдаг байсан бүр шал өөр. Захирал ингээд тийм одоо тийм альбан тушаалын нэг тийм жоо айц барьер байгаа даа шүү дээ. Тэрийгээ зүгээр эвдэх хэрэгтэй байхгүй. Break the class гэж яриад байгаа шүү дээ. Зүгээр хоорондоо байгаа зүгээр шилээ зүгээр ингээд цөм зөхөж гарч ирэх хэрэгтэй. Тэгэл ер нь харах үнсг нь бас өөр болно шүү дээ. Тэгээ зүгээр л ингийн харилцаа ингээд үүсэл. Тийм ингийн харилцаа л үүсгээд. Тэгэхээр гоё үйлдэл тар долгио нийл. Ханилын үрээ тэлэх долгио нийл те. Долгио нийлэх байгаа. Одоо тэгэл ангийн чи хүүхд юу вэ? Чиний амар гоё авахыг хүссэн цамцыг авцсан хүн байх юм бол хүнтэй юу яриа өгөх амар амархан бохгүй. Тийм. Хүү чи ханаас авч ийн. Ханаас наач хит гэж ийн. Тэгэл болоо штэ те. Мань чи бүр наад авч авъя гэж бодоод байгаа те. Үнэхээр бүр ингээд ангид чи бүр үнэхээр бүр үйлдэл таарахгүй байх бол цайны цаг чинь болж ивэл тааны мэдгэж чинь. Гэл болоо аахгүй те. Эсвэл 0 хаана байлаа гэл те. 0 орхон байна уу? Гэл болоо штэ. Эсвэл дараагийн даалгавар хийсэн үү? Да. Үнтэй зүгээр ингээл үйлдэл харах чи амар амархан. Experience. Тийх байх юм биш. Сая ерөнхийдөө ингээд яриануд маань дуусж гин. Тэгээд манай нэг уламжлалт болгож ингээд асуудаг хэдэн асуулт өгдөг. За намайг ингээ оюутан байхад би ингээ подкаст ингээ сонсдог байх юм уу? Дандаа яг ингээ зочноо за одоо зөвхөн шинээр хэлж байгаа ч юм уу? Жоо зориулаад нэг юм хэлгээд. Тэгээд миний бодлоор курс болгонд нэг ингээ зориулаад ингээ зөвлөгөө өг гэвэл та юу гэж хэлэх вэ? За нэгдүгээр курсынхаа танилцах одоо үдшилгээ битээ алгасаарай. Би бол тэрнээр харамсдаг танилцах үдшилгээ битээ алгасаарай тий. Одоо танилцах үдшилэг ангийн зугаалга ялангуяа танай анги чинь бомбер хийж байгаа бол чи яаж игээл бомбер хийгээд тэр community дотор орох хэрэгтэй. Тэр vibe-нд нь орох хэрэгтэй. Тэр коллективд орох хэрэгтэй. Тэ? Хэрэв чи нэгэнд л ингээд хүрээллийн нэг тийм тойргийн гадаа үлдчих юм бол чамд л аюу хэцүү. Яагаад тэгэхээр чи тэр хүмүүстэй зүгээр нэг сар дадлага хийх гээгүй байхгүй юу? Чи нэг сар ингээд CEO цагийн ажил хийх гээд хамт ажиллаж байгаа нэг сархан байх ч хүмүүс биш байхгүй юу? Тэр хүмүүс чинь чамтай 4 жил хамт сурна. Тэ? Дээрээс нь нэмээд ирээдүйд таад нэг салбар дээр
зүгээр нэг генерашн болж гарах байхгүй юу? Тийм байгаа сте тий. Тэгэхээр хинтэж бити дайсах нь бүгднтэй нь гоё peace. Тэгээд гоё vibe-нд нор. Тэгээд дээд курсынхандагаа нийл, найзч нөхөрл, сонирхлын бүлгүүд тэрний хамгийн том одоо бид нар төтлөөд өгсөн зүйл бол клубүүд байгаа байхгүй юу? Клубүүд рүү элс. За тэгээ хичээлээ амар сайн ойлгох тий. Нэгдүгээр курсыг хандаж хэлэхэд микродо бити унаарай. Чи нэг унчуулаач доошоо хязгааргүй шүү. Үнэхээр хэцүү. Ой тогтоолт их мастер их мөх гэж хэлдэг шүү дээ. Тэр битэр чи микродо 3 удаа унсан байдээ. Тэр битэр 3 удаа унсан байдаг. Тэгээ микродо бити ун. Тэгээд цагийн имзагтай. Ерөөсөө цагийн имзагтай. Цагийн цагтай хам болж хизээч цагнаасаа зүхтаж ингээд айж тэ төгшүүртэй амьдрахгүй. 2 дугаар курсынхандаа хандаж хэлэхэд за 2 дугаар курсынхан маань чинь 2 дугаар курс юу бол тийм 1 дугаар курстэй урдлагын үзлэгээ бас бити алгасаарай. Hollywood тэ Halloween Hallelujah гэдэг шиг бити алгас тэ янз янзын одоо эвентүүдийг бити алгас клубүүдийн хамарж байгаа одоо тийм public эвентүүд бүгдээрээ сайхан оролцоорой. Тэгээ зуны амралтаараа гоё үр бүтээлтэй өнгөрөөгөөрөө сэтгэлгээгээд хэлээрээ 2 дугаар курс ч юм бол айгуу ингээл явж штэ. Фоток лекцүүд их орж эхэлнэ. Мэргэжлийнхэнтэйгээ нийлж эхэлдэг те. 2 дугаар курс айл болох нөгөө нэг юунуудаа суур холбох хичээлүүд гэж ярьдэн штэ. Тэднийгээ үзээд дуусгацсан байхаа нэг зүгээр. Хичээлээ бити одоо нэг ягаараа ачаал мачаалаа нэг бити багсгаараа чадахгүй хаа баг унчих хаа тий энэ төр 4 хичээл сонгож юм чи бити тэгэрээ чи илүү кредитний алдангад орно тэгээд дараа нь илүү их төл одоо сурна тий ах шигээ 9 бар өдөрт хичээл орно шүү тий айгу хэцүү тэр чинь бол өглөө 7 хичээл сараад орой 5:50 тарангуудаа оройн хичээл нь 6:30 тарангуудаа 9:45 гэж тардаг тийм байсан байхгүй тий яг 9 парт өдөр бол байсан тэгээд хоолоо гэрээсээ хийж иживэл та нарт бол санхүүгийн асар том одоо тэ спорт сахилга бат тэ эрүүл тэ цагийн чин хэмнэн тэгээд чанартай гоё хоол идэх тийм тэгээд 2 3 дахь курс дээр хүмүүс их юм үрэх гээд байдаг мөнгө үрэх гээд байдаг амар их мөнгө үрэх шоуд хандлагатай болох гээд байдаг тэгэхээр шоуд зугаа цингэл гэдэг бол тэ хизээч гоё тийм сайн зүйл төхөрдгөө маад өнрөө тэ одоо тэ бид нар гоё ингээд яг залуу зугац хэрэгтэй гэхдээ хитрхи их бол шалт юм ээ тэгээд хортмоо зуршлаас хол байх хэрэгтэй. За ямагт бие бодож явах хэрэгтэй. Орой ир тундах хэрэгтэй, өглөө ир тос хэрэгтэй, цагийн цагтаа. Энийг бол бараг хидэлж байна те. Тэгээд янз бүрийн клубуудад их хамрагдаарай. 4-р курс байна. За 4-р курстэй одоо төгсөх одоо тэр юмнуудаа бүгдийг тийм шинэ жилээсээ бити одоо те бити хойшин суугаарай. Шинэ жил чинь бол заавал гоё орох хэрэгтэй шүү. Ангийнхан чи караоке живэл бас заавал ороорой. Тэ гоо тэр community-г үүсгээрээ 4-р курстэй урлагийн үзлэхээсээ бити хойш суугаарай. Танилцах зугаалга, тэнхмийн зугаалга тэрнээсээ бити хойшоо суу. Тэр бол үнэхээр гоё зүйлүүд байгаа. Одоо бодсон чинь баг нулимс. Одоо бодсон чинь үнэхээр гоё санагдчихэв тий. Тэгээ зарим зүйлүүдэд харамсаж чинь би шинэ жилүүдэд ганц хоёр өнжижсэн. Танилцах зугаалгандаа явж байгаагүй ч гэдэм үү те. Networking-тэй очиж байгаагүй гэдэг ч юм уу. Одоо тэгэл авторт энэ дээр очиж байгаагүй. Тэрэнд бол одоо үнэхээр харамсдаг. Яагаад гэвэл тэр оюутан насны тэр гоё дурсамж дахиж эзэж ирэхгүй байхгүй. Харин тий. Дахиж эзэж ирэхгүй штэ. Хизээч би дахиж санхүүгийн 1-р курсны оюутнуудтай би шоудахгүй гэдэг та. Тэ би өөрөө одоо 1-р курс дахиж болохгүй байхгүй. Харин тий. Тэгэхээр тэр мэдрэмж бол дахиж олддгоо маа. Тэгэхээр enjoy the moment. Алд гарч ирж байгаа боломж болгоны гоё аваарай. Намайг бас яг 1-р курст ороод шинэ жил болоод тэгээ орох уу гэж тэгж байгаа. За дахиад 3 жил байгаа юм чинь гээд орог байхгүй юу? Тэгсэн чинь тэгэл ковид гараа нэг ч удаа шинэ жилд ороогүй. Тийм бүр харамсалтай гинтив тохиолт юм лээ. Тэгэхээр нэрнгээсээ л яг орох юмудаа оролцоол гоё явж байгаа хэрэгтэй юм билээ шүү. Тэгээ санхүүгийн сахилга баттай сайн болоорой. Оюутан байхаас ахусаал минимал байсан дээр шүү. Flexing culture гэдэг зүйл угаасаа хэрэггүй. Оюутан байхдаа бусад нэг гоё яригдах гад те. Нэг одоо угаасаа л яг хөрсөн дээрээ буусан л дээ шүү дээ. Оюутны юмны орлого ямар үлээ. Заавал бусад нэг гоё яригдах гад тэгж одоо өөрийгөө тэгж одоо бодлын цормонд те тэгж хамлаад байх ямар ч шаардлага байхгүй. Тэгэхээр жагнасаа л мөнгөө баг зарцуулаад зарчих юм бол аюу гоё. Хүн ер нь 500 мянгаыг олдогч бай, 5 саяыг олдогч бай, 500 саяыг олдогч бай. Зарцуулалт нь их байхад бол гоё амьдэрч чадахгүй.
Тэгэл хоосроо л байна. Тэгэхээр зарцуулалтаа юу гэж байгаа. Тийм, ер нь зардлаа багасгах хэрэгтэй. Зардлаа багасгах хэрэгтэй. За тэгэхээр дахиад нэг одоо таны хэрвээ оюутан буцаж болоод ямар нэг зүйлийг өөрчил гэвэл юуг өөрчлөх вэ? Бас дахиад нэг зүйл амжуул гэвэл юуг амжуулах байсан бэ? Ааха. За бодоодох ерөөсө бодчихоогүй зүйл байна те. Аха. Ерөөсө бодчихоогүй зүйл байна. Оюутан байхдаа зүйлийг өөрчил. Ааха. Юм өөрчлөхгүй байна. Өөрчлөхгүй юу? Юм өөрчлөхгүй байна. Бүгдрийн амар гоё хэлсэн юм байна. Ерөөсөө юу ч өөрчлөхгүй байна. Тий. Нэг Брайан ажилласан тий. Нэг удаа би нэг хоол идсэн бай тий. Тэгээ хордлогод орсон бай тий. Тэр өдрөлөө очи бити идэл гэж өөртөө хэлээ та. Гэрээсээ хоол хийж идэх хэрэгтэй байна. Гэрээсээ хоол хийж идэх хэрэгтэй. Ямар нэг юм хийхээр амжуулах байсан бол амжуулах уу? бас бараг л зөндөл. Яг 12 цагаас өмнө нээлээ явуулах хэрэгтэй. Тийм. Яг 11:50 59 явуулсан чи нэт гацаад. Гэтэ юу амар стресстэй ч юм шиг хэрнээ бас айгуу том тийм зарчим гэх юм уу нэг дэг журам сургаж байгаа юм шиг одоо. Тий, яг хүмүүс нэг айдсын гормон дээр тулгуурлаж одоо үйллээ гэдэг байгаа байхгүй. Нэг гэрээ цэвэрлэг байж хат аав ээж гэрийн гадаа машинтай ирж идэв штэ. Тэгвэл нэг аимшигтай цэвэрлэл гэс хум цэвэрлэлд оронгоо зүр аягуугаа зогсчихлээ. Алидийн бүр гэрээ цэвэрлээд эхэлсэн юм шиг. Зүр шалны модод огсруулж тавьж маяга зүр ингээд алидийн би цэвэрлсэн явж исэн шүү гэдэг. Цэвэрлж явж байгаа л гинт аягаа угаамаар дундуур ингээд суугаачлаа гэж үгээд. Тэ. Аха. За. Тэр мэдрэмж асл. За нэмээд одоо тааштай Монголын нийт бүх оюутнуудын урд одоо энэ дээр зогсоод үг хэлэх боломж олдвол юу гэж хэлэх байсан бэ? Аха. За яг хэлтгэл явсан. За сайн бацгаана уу? Би сая 3 хоногийн өмнө Солонгос гэдэг улс руу очиж 6 онцод ирлээ. За тэнцээ би нэг зүйлийг ажиглалаа. Өндөр хөгжилтэй орны залуучууд яг ямар амьдралын маягтай байна, хүмүүсийн майндсет ямар байгааг би өөрийн биеэрээ мэдэрлээ. Гудамжаар нь ямар ч тийм одоо ундуудсан, өнхөцсөн те одоо тийм хүн алгаа ямар ч тийм токсик зүйл ерөөсөй байхгүй тийм ээ. Залуучуудын харангууд өдөрт 3 ажил зэрэг хийх юм ээ. Хичээлээ хайжуугаар. Тэгэхээр тэр бол өөрөө юу вэ гэхээр тэр хүмүүсийн юунд ч гомдолтгүй зүгээр л өөр өөртөө дагаад аваад явчихдаг те. Одоо төр зэсгийг харж одоо 76 л ийм болохоор бид нар сайхан амьдрахгүй гэдэг тийм лузер майндсет юусе байхгүй байна. Лузер майндсет гэдэг бол үгүйс бусад буруугаа хэлж байгаа шүү дээ. Тэр хүмүүст бол ямар ч тийм зүйл алга. Тэд нар бүгдээрээ алдаагаа өөрөөсөө хайж гин. Тэгээд өөрсдийнхөө төлөө өөрсдөө мэрэж гин. Хин ч өдөрт 3 ажил хийчихэд тэнд амьдарч байгаа монголчууд бол бас үнэхээр хөдөлмөрч байна. Тэ? Өдрийн бараг 4 ажил хийж гин. Тэгж амьдраад бүгд л яг өөрсдийнхөө гоолынхоо төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэглээгээд тэд нар хинт ч гомдлохгүй байна. Тэгэхээр бид нар бол үнэхээр боломжтой нөхцөл байдалд жаргаж байгаа шүү. Бид нар гоё хөдөлмөрч байх хэрэгтэй шүү. Хэрвээ та нар гоё те бид нар Instagram-аас дандаа LA, Сан те Лас Вегас, эсвэл гоё Арабын те Дубай, эсвэл дандаа гоё орнуудын залуучуудын амьдралын хэм маягийг хараад вау энэ шиг амьдрах юмсан да. Эсвэл зарим нь одоо тэр шиг амьдрал эхэлсэн байгаа. Гэтэ тэхийн тулд бид нар яг тэр их гүрний тэр нийгмийг цогцлоох хэрэгтэй. Тэр нийгмийг цогцлоохын тулд сэхэтэн одоо залуучуудын яг өдөр тутамдаа яг юу хийдгийг тэгээ бид нар хэдэн жилийн түүхээр хоцорсон байгаа. Тэгэхээр яг хэдэн жилээр хоцорсон байгаа те. Тэгэхээр бид нар тэднээс бараг тэд дахин илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид нар 100 жилээр хоцорсон. 100 жилээр хоцорсон хүмүүс зүгээр одоо те гэртээ чийлрээд уулзаа байна уу гэдэг ч юм уу те. Эсвэл орой болгон зайсангийн төсөл дээр очиж стори хийгээд байх. Тэгчээд өөрөө би сайхан амьдрахгүй байна. Монгол сайхан биш байна. Окей? Чи асуудлыг өөрөөсөө л хар. Чи юу хүсэж чинь тэрийг өөрөө нийлүүлэх хэрэгтэй. Хүмүүс чамтай инээгээд мэдлэхгүй байх юм бол чи төрүүлж инээгээд мэдл. Хүн юу хүсэж чинь тэрийг 10 дахин илүү өгөөг. Чи хүмүүсийг гоё ажилламаар байл чи өөрөө төрүүлж ажиллаад харуулчих. Тэгээд гоё ажил. Ийм л андаа. Тэгэхээр залуучуудаа бүгдээрээ сайхан хөдөлмөрч яцгаая. Гэтэ нэр үнэхээр айгу гоё үзэл бодолтой хүн байт юм байна. Тэрлээрс юм гэж бодоагүй үнэхээр. Ямар гэж бодсон. Нэг энийгээ л ажидаг юм гэж бодсон. Амар фан юмнууд яран амар хөвгөлтэй.
Тийм үү. Гэтэ ийм deep ч гэх юм уу ерөөс ингэж бодож байгаагүй юм байна. Гэтэ айгу гоё үзэл бодолтой айгу гоё хүн байдаг юм. Имэд одоо таны амьдралтай баримталдаг зарчим одоо хизээч зөрчихийг хүсдэггүй тийм дүрэн байдаг уу? За тэр юу вэ? Танилцуулбал. Өөрийгөө урахгүй байх. Өөрийгөө хурахгүй байх. Хурахгүй байх. Тэг өглөө гараад гүүн гисэн бол гүүн. Фитнест явна гэсэн бол явна. Тэгнэ гэсэн бол тэгнэ. Замын дунд нөө ингээд хөрвөх юмнууд байна л та. Одоо ингээд зах зээлийн мэдрээд тиймнүүд байж байна. Гэхдээ жижигхэн юмнууд бас ядаж жижигхэн юмнууд би өөрийгөө хурах байх хичээдэг. Хоёрт би одоо ингээд л те өөрийнхөө тэр амьдрах хэрэгцээг би өөрөө хангахыг хичээдэг. Тий өөрөө л хангахыг хичээдэг. Би ч одоо хов хүн шүү дээ те. Тэггүй тийм ингээд тийм насанд хүрсэн гэж одоо явж байгаа. Тий насанд хүрсэн явж байгаа. Тэгээ эрүүл саруул тий. Одоо тэгээ хөдөлмөрлөх боломж олцоо. Тэгээ би одоо аав ээжтэйгээ цуг амьдарж гин. Хэрвээ би одоо Нью-Йоркт очиод тий. Одоо Times Square ч юм уу эсвэл одоо нэг Wall Street байсан бол би одоо зүгээр суухгүй байхгүй. Тэгэхээр монголчууд нөгөө нэг ингээд зовж үзээгүй хүн жаргаж байгаагаа мэдэрдэг учраас бид нар бол үнэхээр жаргалтай байгаа. Бид нар байрны төрөөс төлөхгүй байгаа шүү. Тий. Аав ээжтэйгээ амьдарч байгаа хүмүүс байрны төрөөс төлөхгүй байгаа шүү. Та нэг орой ирэхэд хоол чин бэлэн байгаад байгаа шүү. Та нар ямар тий. Давс чинь доороос ундардггүй шүү те. Та нарыг ингээд те одоо юу гэдэг чинь ингээд хин нэгэн та нар үр ширэнд ороогүй байгаа шүү те. Тэг яг тийм байх хугацаанд л яг гоё боломжтой байгаа дээр л өөртөө хөгжүүлээд гоё тэгээд яваарай л гэж одоо хэлмээр гэж би одоо өөрийн одоо амьдралын үйл бодлоо хэлж байгаа хүмүүстэй хэлчихье. Гоё. Миний амьдралын үйл бодлоо тийм байна. Өөрийгөө хурахгүй, бусдыг хурахгүй. Тэгээ бүх юм алдааг өөрөөсөө төрүүлээ хайгаад. Алдааг бол өөрөөсөө төрүүлж хайх хэрэгтэй тий. Тэгж боддог. Тэгээ орлогын хүсэр хамгийн гол нь доотлон 4 орлогын хүсэртэй байх хэрэгтэй гэж боддог. Энэ бол миний туйлын зарчим. Орлогын хүсэр заримдаа ингэ 4-т нь байхгүй бол 3 болол ирэнгүүт шууд яаж игээл би хайж болдог. Вау, тийм үү. Орлогын хүсэр. Тэгэхээр баг хувьцаа баг эзэмшдэг юм байна. Хувьцаа юу? Үгүй би хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээг байгаа. Хувьцаанд хөрөнгө оруулалт би тэр салбарыг одоо хөрөнгөний зах зээлийн салбарыг би илүү нарийн судалж байгаа сайхан орно. Тэрнээс ч одоо CU-с чи напугийн хувьцаа алж штэ. Тэр болгонлоо би ингээ орохгүй. Apple компани ашигтай юм чи хувьцаагаа аав те. Тэр бол би зах зээлийн хөөсрөгч юусоо байхыг хүсэж байгаа. Мөнгө урааж чад би яг крипто салбар дээр ч юм уу хувьцааны салбар дээр халин болохыг хүсэж байгаа. Шууд ингээ те. Тийм зорилготойгаа. Тэгээд одоо тэгэл хүмүүс инээдэг юм дөө. Тэгэл. Гэтэ гоё л штэ аюу гоё. Хүн юу бодно. Тэр үндэ хүрдэг. Thanks. Гол том байх хэрэгтэй л гэж боддог да. Dream big. Яг үнэ. Grant Cardone 10x гэдэг байна шүү дээ. За тэгээд нэмээд таны одоо амьдралтаа гаргаж исэн хамгийн том алдаа юу байдаг вэ? Тэрнээсээ хамгийн их ойлгосон зүйл. Хамгийн том алдаа юу? Тэгээд нэмээд бас аз жаргалтай байсан үү? Миний хамгийн эмо байсан үйл юм да. За. Амар тийм insecure байсан. Яагаад тэгэл Виталтийн багийн энэ яагаад мөрчиж байгаа юм бол тэгэл эцээ тэгэл багш нар очивол яасан манай багийн тэр мөрцөн тэгэл эцээ үр дүн юу гэхээр би ингээд дүнгээ муу гарч байгаа. Яагаад тэр хүн мөрж болно шүү дээ. Чи яагаад зүгээр ингээд хийчих жолоогүй те. Тийм байгаа хэрэг. Тэр ингээд тий жоохон тийм эмзэгхэн байсан, эмзэг дэлбээ байсан үе маань бол миний амьдралын хамгийн одоо юу ч хожоогүй те. Юу ч шинээр сураагүй зүгээр л ингээ байсан үе байгаа байхгүй. Би хөгжил гэдэг зүйлийг юу гэж хардаг вэ гэхээр штэ. Хүн зүгээр штэ ямар нэгэн тийм өөрчлөлт харагдахгүй байгаа ч юм ямар нэгэн жижигхэн ч болтгой ахиц дэвшил үзүүлэхгүй. Ингээд яг одоо байгаагаараа байгаад одоо аргашаага ухрахгүй байгаа штэ тий. За аргашаага ухрахгүй яг одоо байгаагаараа байгаад ахыг би өөрөө тийм одоо аргашилж ийна гэж үздэг. Ямар ч хөгжил явагдахгүй байна гэж үздэг. Яг тийм бид нар ч өдөр тутмаа зүйл хөгжиж байгаа штэ. Бидний ус сургаж байгаа тий. Бидний ингээл хум сургаж байгаа. Бид нар ингээл эволюц явагдаж байгаа тий. Кайзен гэдэг зүйл бол баг багаар ингээд сайжруулна. Гэхдээ тэр бол зүгээр л бидний амьдрал тэр чигтээ кайзен бохгүй. Монгол улс ч одоо ингээд хөгжингүү орн болох гоо л тий. Ядуу буур орн. Гэхдээ бид нар ингээд сайжруулах гал хөрх юм явж байгаа. Одоо энтерпренер хүний амьдралын маяг чинь тэр чигтэл кайзен байгаа. Зүгээр л байх та кайзен. Тэгэхээр үүнээс илүү юу байх хэрэгтэй вэ? Quantum leap гэдэг зүйлийг л зорих хэрэгтэй. Тий. Quantum leap. Тэгэхээр нөгөө нэг амарсан байсан зүйлүүд маань зүгээр л цаг хугацааны алуур байгаа байхгүй. Чи эморж болно. Гэтэ чи яг эмороод яг юу хожих юм бэ гэдгийг л
Улмал өөрийгөө. Тийм, улам эмзэгхэн болно. Чи улам шилэн болж өөрнө. Харин тэгээ бас ингээ эмород ч юм уу хүн яг дотроо ямар сэтгэл хөдлөлтэй тэрийг ингээ дэмжиж энэ хүний царай бие төрх бас яг тэрнлэг ингэж хувьсч өөрчлөгддөг. Яг зөв. Бидний хаснаас нэхлээ ч юм уу гонхтэй. Яг зөв. Эсвэл нэг тийм солбор ч юм уу. Гэтэ би одоо жоо ядарцаар гэж байгаа тийм. Гүү. Ядраагаар гэж байна. Оо амар нь шүү. Би бол өөрийгөө амар ядарсан байгаа гэж дотроо жоохон мэдэрч байгаа. Гэтэ би гаднаа гоё ирчих тарагч окей болж байна. Маш ирч үчтэй айгуу гоё цоглог хэрэгтэй зүйлүүдийг ярьж өгч байна. Маш их талархаж байна. Айгуу гоё дугаар болж байна. За ингээд хамгийн сүүлийн нэг асуултыг асууя. Энэ болохоор жоохон философи. За философлог. Окей, за сонирхол төрж байна. За та ингээд нэг юм хааны өв залгамжлагч ханхуу заяа. За залгамжлагч ханхуу. Окей, надад бүх юм бэлэн байгаа юм байна те. Тийм бүх юм чинь бэлэн. Би зөвхөн хөдлөхгүйсэн ч хаамлах юм шүү дээ. Тэгэл улсаа л хөгжүүлэх хэрэгтэй. Улсаа хөгжүүлэх хэрэгтэй. За. Тэгээд таны хаан эцэг чинь таныг өөр орны гүнжтэй заавал суулгуулна гэдэг. За. Бас нэг өв залгамжлагч гүнжтэй. Тийм удамтай байх хэрэгтэй. Тэгсэн чинь та гүнжтэй биш тосгоныхоо нэг охинд дурлцсан. Окей. Дурлцсан. Тэгээ та хоёр ингээ биедээ сайн. Хайртай. Тэгээд нэг орой ингээ модны дор та хоёр ингээ хамт уулзаад зогсож исэн чинь аав чи харцдаг. Тэгээд өөрөө чи ингээ загнадаг. Би чамайг ерөөсөө ийм тосгоны хүнтэй гэрлүүлэхгүй. Ингэх бол хориотой. Чи бол заавал өөр орны гүнжтэй суух хэрэгтэй. Тэгэхээр би энийг чи ингээ цаацлна гэдэг байхгүй. Тэгээ та нөгөө хаа аваасаа үгүй битээ тэгэлдээ би үүндээ одоо маш их хайртай. Ямар нэг боломж өршөөх ч юм уу уучлах тийм боломж олгооч гэдэг байхгүй. Тэгсэн чинь хаа аав нь бодож жагаад за яах вэ? Тэгвэл чиний тэр хайртай охиныг чинь маргааш им ария том талбай дээр байгаад урд нь 2 том хаалга тавина. Тэгээ сонголтыг хэлгэнэ. Нэг хаалганых нь хойно бол энэ хотын хамгийн том догшин Арслан байгаа. За. Нөгөө хаалганых нь хойно бол энэ хотын одоо хамгийн сайхан залуу. Чиний одоо хайртай эмэгтэй чи хараад шууд дурлна. Тэгээ чамайг хизээж ингээд бодхоо болохоор тийм сайхан залуу. Тэгээ тэрүүнтэй нэг шууд гэрлүүлэл ингээд насан туршид нь хамт амьдруулна. Тэгээ тэгдэхгүй. Тэгэл тэрийг та ингээд сонссон. Тэгээ оройн байжсэн чинь нөгөө таны өөрсдийн чи хайртай эмэгтэй хурж ирээд за яаж ин би одоо аль хаалгыг сонгох вэ гэж танаас асуудаг. Та аль хаалгыг хэлж өгөх вэ? Хөө ямар амар юм те. Би юу яана? Тэр залууг сонгох гэж хэлсэн шүү дээ. Залууг сонгож хэлнэ. Тийм. Өгчүүл нэг юм зогсчүүл тэгэл Арслан болов угаасаа одоо хүн шиг тийм оюун ухаан байхгүй. Тийм. Шууд л идэнэ. Тэг ямар ч найраа байхгүй. Тэгэл нэг самартахад л дуусаа. Тэг би Арслангаа халаад миний те одоо гомдол тайлбарлахгүй. Гэхдээ амьд хүн аргатай гэдэг шиг тэр залуу дээр очиж болно. Гэхдээ тэр залуутай би тохиролцож болно. Эсвэл би тэр хувилдаад чиний ингээд амьд үлдэх цорын ганц боломж нь тэр гэдгийг хэлнэ. Тэгээд хэрвээ тэр хүн тэр залууг сонгох юм бол би баярлна. Яа гэвэл окей энэ хүн надтай угаасаа урт хугацаанд байхаар хүн биш байсан байна. Амьдрал гэдэг чинь лонг терм те. Би удаан ч болтго марафонд гүөх хүнийг сонгох байхгүй. Тэрнээс биш нэг хэсэгхэн хугацаанд гоё байчаад хэсэгхэн хугацаанд мангар хурдан гүйчээд зогсдог 100 метрийн гүйс надад хэрэггүй. Хэлбэлэн. Тэгэхээр би зүгээр л тэр хүн сонголтын нөгөн тэгээ сонголт нь ямар байхыг би харна. Окей. Тэгээ үнэхээр тэр хүнийг сонгож ивэл надад сонголт байгаа шүү дээ. Яг хөө би өөр улсын гүнжтэй гэрэлж байна шүү дээ. Тийм байгаа байхгүй. За ингээм манай асуултууд бол дууслаа. Тэгээд үнэхээр миний сэтгэл гэх юм бол ерөөсөө төсөлж ирснээс бүр тэс өөр хүн байсан байна. Тэгээ айгуу гоё сэтгэлгээтэй саяны одоо энэ философи асуултан дээр хүртэл ингээд сэтгэлгээ нь ингээд ямар өөр тэг бас юм айгуу өөрөөр хардаг. Хүмүүс юу гэж яриад вэ? Хүмүүс ер нь эрэгтэй хүмүүс ихэнх нь барын зааж өгдөг. Тийм үү? Яа. Өөрийгөө дутууналт юм бах та. Maybe тэгээ яагаад гэд асуухаар эрэгтэй хүн ч угаасаа энэ одоо надаас юугаар илүү болчиход энийг сонгохтын гэж боддог гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ харах дурггүй. Хайртай эмэгтэйг гэж боддог юм бах та. Үгүй хайртай эмэгтэйг өөр хүнтэй жаргалтай хахыг харах дурггүй. Тэрний оронд алдсан дээр гэж ирвэн бол хариулт. Сонголт өгөхгүйгээр алхана шүү дээ. Тэгж хариулдаг. Тэгээ саяны хариултан дээр хүртэл өөрийнх нь бас юмд яаж ханддаг тий. Хандлага гоё сэтгэлгээнүүд нь ингээ харагдлаа.
Тэгээд манай оюутнууд бас маш олон гоё хэрэгтэй зүйлүүдийг ингээ хэлж өөрийнхөө зөвлөгөөнүүдээс харамгүй хоосон танд маш их баярлалаа. Дахин баярлалаа. Айгуу гоё хүн байд юм байна. Баярлаа. Тэгээд өрсөнд маш их баярлалаа. Гой ярмуудыг яриулсанд маш их баярлалаа. Тэгээд сургуультай дахиж ирэх сайхан байлаа. Тэгээд танай хамт олон амжилт хүсье. Тэгээд энийг сонсож байгаа нийт оюутнуудтай сурдлага хөтөлмөрийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараараа дахин уулзъя.